Мөнх жаргал, уролог, эрэгтэйчүүдийн эмч. Боловсрал 1989-с 1995 онд анагаах ухааны их сургуульд хүний их эмч, 1996-аас 1998 онд анагаах ухааны их сургуульд мэс засалж, 2002-оос 2003 онд улсын нэгдсэн төв эмнэлэгт урологийн эмч, 2003-аас 2005 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуульд мастер, 2005-аас 2006 онд улсын нэгдсэн төв эмнэлэгт дурангийн мэс засал, 2005 онд Австрали улсад урологийн курс, 2012 онд Бүгд найрамдах Солонгос улсын Пусан хот, Hyundai Park эмнэлэгт урологийн сургалт, 2012-оос 2013 онд Энэтхэг улсын Шиндели хотын Адива эмнэлэгт доод хэвлийн болон дээд шээсний замын дурангийн хагалгааны бэлтгэл сургалт, мэрэгжлийн туршлага, 1995-аас 1999 онд төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, 1999-оос 2001 онд Мерси буйны эмнэлэгт мэс засалж, 2001-ээс 2002 онд төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт мэс засалж, 2002-оос 2013 онд улсын нэгдсэн төв эмнэлэгт бөөрийн мэс заслын тасаг, урологийн эмч, 2013 оноос Улаанбаатар сонготой эмнэлэгт урологийн эмч. Манай эмнэлэгт ажиллаж байгаа бөөрийн мэслийн эмчнэр маань хамгийн доотлол нь 12 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай эмчнэр байгаа. Тийм болохоор энэ өвчин, энэ салбартаа бол тодорхой хэмжээгээр бас иргэдэд зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх тал дээр бол арай илүү туршлагатай болов. За манай эмнэлэгт хандан ирж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь бол улирлын чанартай шалтгаалсан өвчнүүд, тэр тусмаа бөөр шээсний замын өвчнүүд дийлэнх хувийг эзэлж байна. Хоёрдугаарт нь бол эрэгтэйчүүд, тэрэн дотроо төрөө булчирхааны өрөвсөл, хоргүй хавдар, за сүүлийн үед бөөрийн чулуу өвчнүүдээр хандах тохиолдлууд бол нэлээд ажиглагдаж байна. За дараагийн нэг нэмэгдэж байгаа хүмүүс бол эрэгтэйчүүд, тэрэн дотроо бэлгийн замын халдварт өвчнүүд, мөн өргүүдлийн шалтгаантай эрчүүд манай эмнэлэгт хандан эмчлүүлэх нь бол сүүлийн үед нэлээд анзаарагдах боллоо. За сүүлийн үед лазерын энергийг ашиглан хүний биед байгаа чулууг бутлах дурангийн хагалгаа, өөрөөр хэлэх юм бол хүний биед гэмтэл үүсгдэггүй, ил шархсоор үүсгдэггүй ийм аргуудаар гадаадын улс орнуудад хийгддэг энэ хагалгааг Монгол орондоо тэр дотроо сонготой эмнэлэгт хийгдэж эхэлсэн. За эрэгтэйчүүдийн хувьд мөн бүх төрлийн онцлогоо, эмчилгээ, зөвлөгөөг хийж байна. Эрэгтэйчүүдийн өвчний үе тохиолддог мэс заслын эмчилгээнүүдийг мөн сонготой эмнэлэгт хавсран хийж гүйцэтгэж байгаа. За энэ дотроо гэх юм бол эрэгтэйчүүдийн өргүүдл өвчний үед манай эмнэлэг нэлээд онцлон анхаарах ийм хандлагыг гаргаж байна. Жишээлх юм бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өргүүдлийн шалтгааныг тогтоох, за түүнийг эмчлэх энэ боломжийг бол гаргаж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр гэр бүлүүд тэр тусмаа өргүүдлийн шалтгаантай байгаа гэр бүлүүд манай эмнэлэгт хандан эмчлүүлж, за онцлогоо хийлгэх ийм бололцоог хангаж өгч байгаа. Манай улс орон сүүлийн үед тэр тусмаа манай сонготой эмнэлэг урологийн шинжилгээ ухааны салбарт хийгдэж байгаа хагалгаанууд дээр дэвшилтэд шин технологиудыг оруулан ирж эмнэлгийн практикт нэвтрүүлж эхлээд байгаа. Үүгээрээ бол Монгол улсад сүүлийн нэг жилд хийгдээгүй шинэлэг арга ажиллагаануудыг нэвтрүүлж байгаа. Манай лавга, мөх жаргал, зоргоо, баталгаа эднэр бол үнэхээр тасарсан. Хаанхын ямар ч эмчнэр ирээд таны эмчнэрийг авъя л гэсэн юм ярина өгөхөөс заагаад өгье гэж хэлдэггүй. Тийм туршлагатай чадвартай юм. Ер нь бөөр өөрөө ямар үүрэгтэй байдаг. Хүний цусан дотор байгаа бүх хэрэгцээт бодисуудыг бөөр цэвэрлээд, шүүгээд, шээс болгож биеэс гадагшлуулж гаргадаг ийм хамгийн том шүүлтүүрийн эрхтэй. Энэ мөн бөөрийн олон өвчнүүдээс болж өөрчлөлт ордог. Хэвийн үйл ажиллагаатай бөөр бол яхав цагт 0.8-аас 1.2 литр цусыг шүүгээд, цэвэрлэж цусны урсгалд эргүүлэн орж яадаг байна. Тэгэхээр бидний идэж уусан хоол тэжээлийн бодисны хэрэггүй буюу завсрын бүтээгдэхүүнүүдийг бөөр ялгаж цэвэрлээд шээс болгон гаргадаг байна. За тэгэхээр
Монгол улсад энэ бөөрийн өвчлөл нэлээд өндөр байгаатай холбогдуулан бас нас баралтын шалтгааны эхний 5 өвчлөлд ороод байгаа. Тийм болохоор бид нийгмийн эрүүл мэнд хаана явна вэ? Манай монголчууд ямар өвчнөөр зонхилон өвдөд байна? Үүнийгээ бас бид мэдж байх хэрэгтэй юм байна. Урьдчилан сэргийлж явах шаардлагатай юм байна гэдэг үүднээс бид энэхүү лекцийг бас та бүхэнд сонсгож байгаа юм шүү. За үүн дотроос бид маш олон төрлийн бөөрийн өвчнүүд байдаг. За үүн дотроос бид сонгож энэ бөөрийн чулуун өвчнийг та нарт бас тодорхой хэмжээгээр анхаарлыг хандуулъя гэж бодсон юм. Ер нь бөөрийн чулуу гэж өвчин байдаг талаар та бүхэн мэдж байгаа бах. Ер нь бөөрийн чулууны талаар сонсч байсан уу? Сонсч байсан баг тийм ээ. Тодорхой хэмжээний ийм өвчлөл байдаг. Энэ өвчин яадаг вүлээ, юу болдог вүлээ гэсэн талаар хүмүүс тодорхой хэмжээний ойлголттой байдаг. Энэ өвчин одоо монголчуудын дунд нэлээд түгээмэл байна. Мөн цаашлбал ганц Монгол улс биш, маш олон орнуудад энэ өвчин түгээмэл байдаг. Сүүлийн үед Монгол орнд нэлээд тархацтай байгаа учраас бидний анхаарлыг татсан учраас өнөөдөр энэ өвчний талаар тодорхой танилцуулъя гэж бодож байгаамаа. За энэ бөөрийн чулуу өвчин бөөрөн дотор буюу шээс урсаж явж байгаа хэсэг дотор эрдэс бодисуудаас хоримтлагдсан, шүүгдэж үлдсэн тэр хог шаарууд нийлж хоорондоо наалдаж чулуу үүсэж хатуулаг биетэй болж байгаа байдлыг л бөөрийн чулуу буюу бөөр шээсний замд чулуу үүслээ гэж бид ойлгодог. Тэгэхээр энэ чулуу юунаас болоод үүсэж байгаа юм бэ? Яагаад бид бөөрийн чулуу өвчнөр өвдөд байгаа юм? Тэгэхээр хүн маань өөрөө чулуу үйлдвэрлэдэг үйлдвэрлэл болцсон байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээс та бүхэн харъя. Шээс өтгөн байх. Шээс зогсон гсэн гэдэг бол одоо энэ бөөрийн өвчлийг үүсгэх нэлээд томоохон байр суурийг эзэдэг байх нь байна. Тэгэхээр бид бүхэнд бөөрийг цаанаас нь заяахтал дээрээс доошогоо урсгах маягаар шээсийг урсгадаг байдлаар заяачихсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар шээс доошоо урсаж явахдаа ямар нэгэн саад татвар үүсэхгүйгээр шууд давсганд ороод давсгнаас гадагшаа шээж гарч ирэх хэрэгтэй. Тэгвэл хаа нэгэн газар саад бий болох, гүйцэд урсаж чадахгүй болох. Ингээл зогсонгошоод, тогтонгошоод ирэхээр л тэнд өнөө өтгөн шээс бий болоод тэрэн дотор нь кристаллууд болон тодорхой хэмжээний элементүүд хоорондоо наалдаж өгдөг байна. Ингээл чулуу үүсэл цаашид гүнзгийрдэг. Дараагийнх нь шээсэн дотор байгаа өнөө хүчил шүлтийн тэнцвэр алдагдана. Энэ бол бидэнд ууж идсэн хоолтой хамгийн ихээр холбоотой байдаг. Ямар төрлийн хоол идэж чинь яг тийм төрлийн шээсийг бид гадагш нь гаргадаг. Тэгвэл хүчлэг ихтэй хоолыг идэж авах юм бол өнөө шээс минь хүчлэг болоод тэн дотор үүсэх талстууд нь хурдан байна л гэсэн үг. Энэ дотор бол манай монголчуудад хамгийн ихээр нь одоо тохиолдод байгаа нь кальцийн чулуу байдаг. Кальц. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсний дагуу мөн Монгол улсад одоо бас судалгаа явагдсны дагуу хүн амын дунд кальц дутагдах ясны сэргэж хөвчин нэлээд их боллоо гэд бид бүгдийн идэж уудаг хоолн дотор маань кальцийг нэмэгдүүлээд өгсөн. Жишээлбэл бидний өдөр тутам хэрэглэдэг сүв. Сүв өөрөө маш их хэмжээний кальц агуулсан. Тэгэхээр кальц маш их агуулсан дээр нь нэмэгдүүлээд дахиад кальцжуулсан. Тэгэхээр дутагдж байгаа хүмүүст бол кальц орох юм бол зүгээр. Тэгвэл ийм бөөрийн чулуу өвчнөр өвдөх хандлагатай хүмүүс тэр ариун баялаг кальцтай юмнуудыг байнга хэрэглээд авах юм бол чулуу үүсэх магадлал төдийчний нэмэгдэнэ гэсэн үг. 1990 оны үед хийгдсэн манай хорлоо багшийн судалгаа байдаг. Тэр монгол хүмүүсийн дотор эзэлж байгаа кальц чулууны найрлага нь кальц 5% байна гэдгийг судлаад гаргацсан байгаа. Тэгэхээр бид кальц дээр бас бодмоор юм шиг санагддаг. Тэгэхээр та бүхэн өглөө болгон одоо сүү ууж байгаа. Одоо сүү уудгүй монгол хүн бараг байхгүй ш тийм ээ. Тэр бүх сүүнүүдэд кальцжуулсан. Одоо миний Монголын сүү гээл байна. Одоо сүү хувьцаанд гамаас гаргаж байгаа сүү байна. Энэ дотроо кальцийн баялагтай, кальцийн орлого багатай, тослог өөхлөг ихтэй гэдгээр нь ялгарсан байдаг шүү дээ. Тэгвэл кальц ихтэйгийг нь бид нар байнга хэрэглэх юм бол бас ийм өвчнөр өвдөж болох юм байна гэж ойлгох хэрэгтэй. За дараагийн нэг юм бол тулай гэж өвчин байдаг. Монголчууд яг үүнийг тулай гэж нэрлэдэг л дээ. Энэ өнөө элэгний өвчин, подагра гэж ярьдаг.
Энэ өвчин бол өөрөө цаанаасаа шээсэн дотор маш их хэмжээний хүчлийг гаргаад байдаг. Түүнээсээ болоод бөөрөөр дамжин гаргахдаа маш их хэмжээний кальц болон тэр төрлийн бодисуудыг үүсгэснээр шээсний хүчлийн чулуу үүсдэг нэг ийм онцлогтой өвчин байд. За бамбай улчирхай аймгийг байна, гидсний өрөвсөлт өвчнүүд байна. Энэ болгон ус гүйдэлтэй холбоотойгоор үүсэж байгаа юм. Бид хүний бие махбодын 70% нь уснаас бүрддэг шүү дээ, тийм ээ. Тэгвэл ус баг байх тусмал цус өтгөн байна. Гарч байгаа шээс мөн тэнтэж чинээ өтгөн байна гэсэн. Тэгэхээр бид ус хэрхэн уух ёстой вэ гэдгийг л ойлгох ёстой юм. За шээсний замын халдвар их тодорхой хэмжээний эзэлдэг. Ялангуяа одоо эмэгтэйчүүдийн дунд энэ шээсний замын халдвар маш их байсаар байна, тасрахгүй байна. Энэ хүйтэн сэрүүний улирлуудад бол ерөөсөй байнгын цистит, давсгны өрөвсөл, ингээл бөөрийн архаг өрөвсөл энэ болгон байнга сэдрэж яадаг учраас дараагийн өвчнүүдийг үүсгдэг, үе таалга нь болж идэг. За энэ дээр нь эмийн хэрэглээ гэдэг. Энэ эм хүнд тодорхой хэмжээний өвчлөлийг одоо эдгээд засаж өгдөг боловч зарим төрлийн эмнүүдийг удаан хугацаагаар байнга уух юм бол эргээд бөөрөндөө гэмтэх нөлөө үзүүлдэг байх нь байна. Ялангуяа одоо тэн шээс өөх үйлдэлтэй эмнүүд, өвчин намдаах бүлгийн эмнүүд ингэх юм бол бөөрөөр дамжин гарахтаа чулуу үүсгдэг байх нь. За энэ дээр бол чулууны ерөнхий байдлуудыг бол үзүүлсэн байна. Хүний биед хичнээн төрлийн чулуу үүсдэг юм бэ гэх юм бол ийм 5 төрлийн чулуу үүсдэг байх нь. Хамгийн дийлэнх нь тэр кальцийн одоо төрлийн буюу оксалатын чулуунууд байдаг байна. За энэ стероидны чулуунууд бол холимог чулуу. Ийм чулуунууд Монголд бол бас тохиолдод байгаа. За шээсний хүчлийн чулуу бас нэлээд элбэг байдаг. Айгүй хатуу чулуу байдаг. Энэ нэлээд одоо зовлонтой бас хэцүү. Эмэгтэйчүүдэд бол тэр одоо шээсний хүчлийн болон холимог чулуунууд нэлээд амгаа байна. Өнөө бөөрийн өрөвсөлттэй холбоотойгоор үүсэлт нь юм байдаг. За цистин бол Монголд нь яг ховорхон байдаг юм аа. За дараагийн лекц. За одоо би та бүхэнд энэ бөөрийн чулуу гэдэг юмыг талаар нэг тодорхой ойлголт өгье л да. Бид чулуутай гэдгийг мэдэхгүй байж болно. Явж байгаад гинт өвддөг. Заримдаа яг энэ тэнд онцлогдчихсан явж идэг. Гэтэл нэгэн өдөр л өвддөг. Энэ бол бөөрийн дотор байсан чулуу ямар нэгэн байдлаар бөөрнөөс гарч гадагшилж хаа нэгэн газар буюу шээлгүүр дотор орохдоо тагалж бүгэлж битүүрэл үүсгэсэнтэй болоогоор өвдөлт эхэлдэг байна. Энэ бөөрийн чулуу өвчний хамгийн аюултай үр буюу айхтар одоо сүрхий өвдөлтийг өгдөг, заавал эмнэлэгт одоо үзүүлэх шаардлагатай ийм тохиолдлыг бий болгодгоор бас онцлог байдаг. Тийм болохоор энэ өвчний талаар бол яаж байна гэдгийг хэдүүлээ харъя л да. Ерөнхийдөө бол маш хүчтэй өвдөлт өгөөд ингээд хүн ирдэг юм байна эмнэлэг дээр. Нөгөө ирсэн хүнээс нь ингээд асуугаад үзэхээр өглөө өвдсөн. Нилээ хэдэн цаг ингээд өвдсөн байна. Урд өмнө ийм чулуугаар өвдөжсэн гэсэн бас өгүүлэмж хэлж явах жишээтэй. За амьдралын түүхтээс нь харахад бол байнга л одоо гадаа ажиллаж яадаг тийм ээ. Ийм бас онцлогтой хүн байх нь. За яг хөө эмчнэр ингээд үзэхэд тухайн өнөө чулуутай байсан талаараа өвдөлттэй байх иймэрхүү шинжүүд ажиглагдах нь байна. За эмнэлэг дээрээ шинжилгээ хийгээд үзэхээр шээсэн дотор нь цустай байх иймэрхүү онцлог шинжүүд харагддаг байх нь. Тэгэхээр та бүхэн урд өмнө бас энэ тэнд үзүүлж ирсэн бол эмчнэр хэлж яадаг тийм ээ. Бөөрийн эмчнэр бөөрөнд чинь цустай байна, шээсэнд чинь уурагтай байна. Энэ болгоны цаана бас юм хэлээд байгаа нь бол ойлгомжтой. За дараагийнх. За ерөнхийдөө бөөрийн чулуу өвчтэй байвал юу мэдэгддэг юм бэ? Таны нур өвдөд идэм биш үү? Тийм ээ? Таны бөөр өвдөд байгаа юм биш үү? За аль нь ч мэдэгдэхгүй л яваад байдаг. За яах вэ гэл. Манай монголчууд тэгдэг шин. Ингээл өвдөөлсэн тэгэл одоо 3 жил болж байна. За баг 10 жил болж байна гэл тоодгүй. Өнөө ажиллаа хийгээл амьдралынхаа төлөө зүтгэсээр байгаа л ингээл нэг мэдгэд л бөөрийн чулуутай болцсон, бөөрийг авах хэмжээнд дээр очсон байх жишээтэй. Тийм учраас бид нэр ямар нэгэн байдлаар өөрт мэдэгдэх сэжиг гарсан даруйд л эмчид үзүүлэх, хандах, зөвлөгөө авчих хэрэгтэй байдаг юм байна. За ингээд шээсний замын халдварын шинжүүд гэдэг нь өнөө л циститүүд, нөгөө л бөөрийн өвдөлтүүд, нөгөө халууралтууд тийм ээ. За халуур нь янз бүрийн байдлаар бие жихүүцэх. За ингээд одоо доошогоо
цав бэлгийн уруул, төмсөг орчмоор өвдөлтүүд өгөх, шээс өтгөн, үнэртэй, их хүн, концентрац ихтэй байх, шээхэд өвдөх ийм шинзүүд гараад ирэх юм бол энэ бол бөөрийн чулуутай холбоотой өвдөлтүүд гарч ирж байна гэсэн үг. За цааш нь дэлгэрүүлээд харах юм бол ер нь хүнд энэ дээрх зовирууд бол илэрж яадаг байх нь байна. Ямар нэгэн байдлаар ийм зовир илэрж байгаа бол за надад бөөрийн өвчин байгаа юм биш үсттэй гэж бас бодож явах нь тийм ээ. Ер нь хүмүүс бол бөөрийн өвчин гэхээр зарим нь бол нэг тоодоггүй. За тэгээд эмчид үзүүлсэн зүгээрээ гайгүй байна л гэсэн та явж ял гэсэн явж яана гэсэн. За яхаа таруулсан энд нэг юм гарлаа гэсэн мэдэхгүй хайцсан. Ингэж бол бас болохгүй юм байгаа юм. Тийм болохоор эхний с ижиг мэдэгдсэн дарууд үзүүлж байгаарэ гэдгийг зөвлөх гэж байгаамаа. За дараагийн. Энэ чулуу ер нь явнаас болоод хаанаас үсэд гараад байна вэ? Ер нь гэр бүлийн өгүүлэмжтэй байдаг гэж үздэг. Аав ээж нь бөөр өвддөг бол хүүхдүүд нь бас бөөр өвддөг байж магадгүй. Гэхдээ энэ яг удамшиж байгаа юм биш тийм ээ. Тэгтэл тэр хүмүүс нэг дор амьдарч нэг юмар хамт хооллож ундалж байгаа нэг төрлийн орчинд байгаад байна гэсэн. Тэгэхээр бас ойролцоо байх магадлал өндөр байдаг. За ямар юм ууж байгаа энэ болгон хэрэгтэй. Өнөө бидний болохгүй юмнуудыг олон дахин уудсан бол чулуу үссэн байж магадгүй. Олон дахин шээж байгаа давтамж нь бидэнд хэрэгтэй. Энэ хүн хэр зэрэг шийдэх юм бэ? Ер нь бид хэр зэрэг шийдэх юм бэ? Тэгэхээр бол яг 3 удаа шээнэ гэсэн ийм хатуу тогтцсон дүрэн байхгүй. Тухайн хүний хэрэглэж байгаа өнө шингэний хэмжээтэй маш их холбоотой. За зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ ёстой нэг амар давсаг муутай. Ингээл одоо нэг аяг цаа угаал шээгээд идэг. Би айгүй сайн давсаг чангатай шээдгүү. Ингээ байж л байна. Айгүй мундаг гэж боддог. Тэгвэл бөөрийн өвчин тэр тусмаа бөөрийн одоо чулуу өвчтэй хүмүүсийн хувьд бол тэр бол хамгийн буруу ойлголт шүү. Харин их чинээгээр уугаал их шээгээд байгаа хүн өшөө харин сайн урт насалж өшөө сайн бөөрн цэвэрхэн байдаг юм шүү. Үүнийг бүр нэг бас сайн ойлгуулъя. За тэгэхээр урд өмнө ийм маягийн өвдөлтүүд өгжөөсөн үү, бөөрн өвжөөсөн зовир байсан уу энэ болгон хэрэгтэй байдаг юм аа. Тэгээд өнөө хоол хүнсний асуудал руу бас орж ирж байгаа. Ямар нэгэн байдлаар чулуу үүсгэх төрлийн хоолыг байнга хэрэглэдэг юм шүү дээ та. Бидний байнгын иддэг өнөө мах чинь юу вүлээ? Дотор нь цул уураг, цул микроэлементүүд, кальц ихтэй. Дандаа мах идэх байвал яах вэ? Бас болохгүй юм байна. Үүнийг бас анхаарах хэрэгтэй. За дараагийн. Тэгэхээр энд дэс харъя. Ямар эрсдэл хүчин зүйлүүд байна вэ бидэнд? Тэгэхээр энэ хүн бол яаж чинь урд өмнө дандаа чулуугаар өвдөжсэн гэсэн ийм ойлголт байна. Энийхээ дагууч энэ хүн бөөрийн чулуугаар өвдсөн байна гэсэн. За шингийн багуудаг байна. Тийм учраас өвдөж байна. За ажил мэргэжлийн нөлөө их байдаг. Энэ одоо халуун орчинд ажилладаг, байнгын одоо хөлөрж идэг, шээс нэлээд өтгөн гардаг, цөөхөн шээдэг ийм мэргэжилтэй хүмүүс маш хэцүү. Олны өмнө байнга ингээ ярьж идэг, гарч уулзч болдоггүй, нойлороо шээчээ, завгардаггүй, төвчээл гүрийгээл ингээл байрал зогсож идэг тийм ээ. Энэ бол одоо яаж чинь цаагаараа бөөрий чинь гэмтэж эхлэхэд бэлэн болцсон байна. Хэрвээ та тэгдэг юм биш үз. Тэгвэл бодох хэрэгтэй. Тийм ээ? За гадаа ажилтдаг хүмүүс. Одоо тэгэл наранд нь халжил байдаг, хүүтэнд нь хөржил байдаг. Энэ бас байгаль орчны нөлөө маш их хэрэгтэй. Тийм учраас бид ямар орчинд амьдарч байна түүнийгээ бас анзаардаггүй, хамаагүй л яваад байдаг, амьдралын хугацаанд гүүгэл байдаг. Гэтэл нэг өдөр чулуутаа болцсон л явж явах нь байна. За цаг агаар бол маш их нөлөөтэй гэдгийг сая хүн таамд хэлчлээ. За ер нь бол энэ хоолны одоо давс монголчууд ярьдаг. 3 цагаан хорын нэг нь давс. Давс ихээр хэрэглэх ерөөсөө болдоггүй. Энэ бол цусан дотор их хэмжээний давсны одоо концентрацийг бий болгож түүгээрээ бийд байгаа шингэнийг татаж судсанд оруулснараа бөөрөөр шүүгдэж шээстэй хамт гардаг. Тэгвэл маш их усгүй жилтийг хүнд бий болгодог байх юм шүү дээ. Давс хаана байна? Тэнд шингэнийг татаж байдаг.
Тийм болохоор давсны хэрэглээг бид сайн бодох хэрэгтэй. Уурглаг хоол хүнс бид нар байнга мах идэж байна. Махаа бас бодмоор юм байна. Хажуугаар нь өөр хүнс хэрэглэх хэрэгтэй шүү дээ. За мөн энэ витамин D энэ дээр бас их хэмжээгээр уухад бас дараагийн өвчлөлүүдийг үүсгэдэг байна. Аливаа юм хоорондоо зохицолгоотой байх хэрэгтэй. Тийм ээ? Хит ихтвэл болохгүй. За дараагийн юм гэвэл сууга хөдөлгөөний байдалтай энэ одоо холбоотой болж эхэллээ. Сүүлийн үед Монгол орн хаашаа яваад байна вэ? Дандаа сууга ажлын хүмүүс, дандаа л хөдөлмөр эрхлэлт нь одоо багтай хөдөлгөөн багтай болцсон. Ингээл таргалалт, даралт эксэлтүүд ихсчихсэн. Ийм байнгын энэ амьдралын хэвшил бид нарыг эргээд өвчлөлт оруулж байна. Тийм болохоор үүн дээр бид нар анхаарахгүй бол одоо цаг алдчихжээ. Урд өмнө монголчууд яасан морио унаал давхдаг байж. Тийм үү? Сахалтандаа очих гэж одоо хэдэн километр давхиад очиод эргээд ирэхэд тэр хооронд хүний бөөрөн дотор чулуу үүсэх үү? Морио унаа давхиж яваа донслоод хөдөлж яваа хүн үүсэхгүй шүү дээ. Баг дээр нь яасан өнөөх нь хөөгдөж шигшигдээд гарчих шээ дээ. Нөгөө уусан эдс нь хурдан шингэж байна. Бидний өвгдээдсэн амьдарч байсан энэ уламжлал одоо байхгүй болчих. Тийм учраас ийм бидэнтэй холбоогүйгээр шахам ийм өвчлүүд үүсээд байна. За ингээд ерөнхийдөө чулуу өвчнийг бид нэр онцлохын тулд янз янзын шилгэнүүдийг хийдэг юм аа. Тийм ээ? Хамгийн түрүүнд бол энэ мочвин, креатинин, шээсэ шинжилгээгээр бид хамгийн ихэн үеийн мэдээллийг авдаг. Ингээд цаашаа дараагийн шинжилгээнүүд үргэлжлэн явагддаг. За энэ ч болгон та бүхнээс шээсний ерөнхий шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ шаарддаг юм аа. Энэ болгоны цаана бөөрийн өвчний маш тодорхой юмнуудыг харуулдаг учраас бид нар энэчнээс мэдээллийг авдаг. Шаардлагатай гэж үзвэл бүрст одоо ийм зураг авах, компьютер, MRI энэ болгоныг хийдэг. Ялангуяа Улаанбаатар сонгодоо аймгийн одоо хэмжээнд энэ бүх шинжилгээнүүдийг үл хийдэг. Зарим эмнэлгүүдэд одоо хийж чадахгүй. Харин маш хурдан найдвартай эдгээр шинжилгээнүүдийг хийгдэх юм бол цаг хугацаа алдалгүй дараагийн менежментийг боловсруулах болцоотой болдог. За хэрвээ бөөрийн чулуу өвчтөй болцсон бол ямар менежмент барих вэ? Одоо та бүхний хэн нэгэн ч юм уу бид дотроос ийм одоо тохиолдлууд гардаг. Гүнт өвдсөн одоо өөрөөсөө болохоо байла хаашаа очт юм бэл. Тэгэхээр бид хаашаа очих вэ? Эмнэлэг рүү л очино. Тэгвэл хаана ямар эмнэлэгт ямар эмчээ сонгож очих вэ гэдгийг бид мэддэг байх хэрэгтэй. Одоо Монгол улсад эрүүл мэндийн хуулийн дагуу бол хамгийн одоо ойрхон байгаа гэрийн харьяаллын дагуу эмнэлэгтээ очиж байгаа шүү дээ, тийм ээ? Өрхийн эмнэлэгтээ очино. Тэндээсээ дамжин заашаа явдаг. Тэгвэл сүүлийн үед аль болох өөр таалагдж байгаа, өөр сайн гэсэн эмнэлэг рүүгээ өвчтөн эмчлүүлэгч хүн сонгох эрхтэй болцсон. Тийм учраас хамгийн хаана болцоотой вэ гэдгээрээ хүмүүс сонгож очих нь байна шүү дээ. За тэгэх юм бол бид хамгийн түрүүн өвчин намдаалт хэрэгтэй байдаг. Ялангуяа тэр бөөрийн чулуу хөдлөөд өвдөд ирсэн үед. Тэр маш хүчтэй өвдөлт өгдөг. Хэр варгийн хүн өрөөсөө тэсдэггүй. Дөрвөн хөллөөл өрөөсөө ордуу тавиал орилчдаг. Ийм аюултай айх тэр өвдөлтийг өгдөг. Тийм учраас энэ бол янз бүрийн газруудад одоо эмчилж чадахгүй учрыг ойлгохгүй ингээл одоо хэдэн хоног болох юм бол энэ хүний бас хувь тавилан цаашлах юм бол одоо амь настай хүртэл одоо холбоотой ийм асуудал босч ирдэг. Тэгэхээр эртхэн шиг л бид нар яг өвдөлтийг намдааж өгөх юм бол дараагийн юмнуудыг хийж болно. За ингээд оншилсны дараагаар ямар эмчилгээ хийх вэ гэдгийг танд санал тавьдаг юм аа. Эмээр эмчилж болохоор байна уу? Яахаар байна, тийм ээ? За хэрвээ бид эмээр эмчилж болохоор байвал эмийн эмчилгээнд оруулнаа. Тэгээд эмчилгээ хийн, эм тариаг өгнө. Хамгийн сайн одоо юм бол ус шингэн. Бөөрийн өвчлөлийн хувьд бол ерөөсөө шингэний асуудал бол хамгийн түрүү нэгдүгээр тавигддаг. Тэгэхээр шингэнийг энэ хүнд маш их хэмжээгээр уулгах буюу сэлбэж өгнө. Тэгэх юм бол маш их хэмжээний шингэн орж иж өнөө бөөртмөө сайн ажиллаж ээж шээсээрээ хөөж гаргах, цэвэрлэх энэ үйл ажиллагааг бид нар дэмжих хэрэгтэй болдог. За ингээд эмнэлгийн тусламж үйлчлэгийг чанартай өгөөд хүлээцэлтэй биш шуурхай хийж өгсөний дараа бол яах вэ? Тухайн менежментийг бид боловсруулж гаргадаг юм аа. Тухайн хүндээ бол бид
зөвлөгөө өгнө, тайлбарлана. Таны өвчин эдгэх боломжтой юу, үгүй юу, танд одоо яах вэ, тийм ээ? Ингэсний дараагаар бол дараагийн эмчилгээнд бид нэр шилжиж болох юм аа. Жишээлх юм бол тухайн өвчин маань заавал месцлаар эмчлэгдэх шаардлага төр ирсэн тохиолдолд бид та бүхэнд бас месцлийн тусламж үйлчилгээ хийх шаардлага гардаг байна. Тэгэхээр Монгол оронд бөөрийн чулуутай байгаа тохиолдолд хийгддэг эмчилгээнүүд тодорхой хэмжээгээр энд гаргаад тавьсан байгаа. Та бүхэн энэ тэнд гадаадад явж исэн тэнд ийм байна. Монгол ерөөсөө одоо ийм байна гэдэл сонсч байсан л баг тийм ээ. Тэгэх юм бол гадаадын аль ч улс оронд явж исэн тэнд хийгддэг хамгийн үнэтэй, хамгийн чанартай эмчилгээнүүд Монгол улсад ороод ирчлээ. Өнөө л муулаад байдаг манай Монгол орн маань хөгжиж байна. Урагшаа явж байна. Бид хамтдаа хөгжиж байна. Тэгвэл та гадаад улсад очиж маш үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагагүй боллоо. Тийм ээ? За ингэхээр тухайн чулууг хаана байрлаж байгаа, хэр зэрэг хэмжээтэй байгаа гэдгээс нь шалтгаалаад эмчилгээний менежментүүд энд бэлэн болсон байна. Одоо зайнаас буталдаг аппарат, ийм аппарат Монгол улсад орж ирсэн. Энүүгээр таны бөөрөн дотор байгаа чулууг гаднаас нь цохиод гаргаад шээсэр чинь хамт гаргачих болохоор боллоо. Тэгэхээр Монгол улс бол урагшаа явж байна тийм ээ? Явж байна. За дараагийнх нь бөөрөн дотор нь оруулж агаад дотроос нь буталчдаг. Гэхдээ энэ бол гаднаас нь цоолж хийдэг боломжтой арга байгаа. Гуравдугаарх нь лазер. Лазер бол ямар ч төрлийн чулууг бутлах боломжтой. Хамгийн энгийн хийгддэг. За энэний талаар би та нарт дараа нь тусдаа бас үзүүлж болох юм аа. За дараагийнх. За тэгэх юм бол бүр том хэмжээний мэслүүд хийгдэх шаардлага гарах юм биш үз. Тийм ээ? Тэгвэл яах вэ? Бүр бөөрийг нь зүсэж авдаг том хагалгаа бас хийдэг байх. Бүр энэ дээрээ тултал явна гэж байж болохгүй шүү дээ. Тийм учраас багаас нь мэдээд, аргалаад, арчлаад, сэргийлээд байвал бид ийм хэмжээнд очих ёсгүй юм байна. Бас яах вэ? Бөөрнөөс гараа явж байгаа твшинцрийг нь бас зүсэж ангаах. Энэ бол бас одоо төвхтэй том ажилбар шүү дээ. Эсвэл одоо нөгөө бөглөрцөн байгаа яг шээлгүүр дээр нь очиж авдаг ийм аргууд байх нь. Тэгэхээр энэ болгон бол өөр өөрсдийн гэсэн бас онцлогтой хийгдэх дистралтай хагалгаанууд байдаг. За дараагийн слайд. Тэгэх юм бол Монгол улсад одоо яаж ийн хүний биед гэмтэл учруулах нь багатай. Аль болохоор том хагалахгүй, хагалгааны шарх сорив үүсгэхгүй, тийм ээ? Өвчтөнд зовир багатай хийгддэг ийм дэлхийн технологи Монгол улсад ороод ирсэнтэй холбоотойгоор дурангаар хийгддэг ажилбарууд сүүлийн жилүүдэд эрс өсөж байна. Үүнтэй ч холбоотойгоор хүмүүс маань, үйлчлүүлэгчид маань одоо сэтгэлдээ хэлдэг, сайхан одоо эмчилгээ хийгдлээ, том юм одоо болохгүй, хүндрээгүй, баг дээр нь эмчлүүлж чадлаа гэж ярьдаг болсон. Энэ болгон бол бас анагаах ухааны хөгжил технологитой салшгүй холбоотой. За ингэхээр нээлттэй хагалгаа, дурангийн хагалгаа гэсэн ийм хоёр төрлийн юмнууд байдаг. Хоёулаа Монгол улсад хийгддэг. Тэгвэл ямар нь одоо давуу, ямар нь сул талтай юм бэ? Өөр өөрсдийн гэсэн давуу талууд байдаг. Тэгэхээр дурангийн хагалгаа бол яадаг вэ? Шарх үүсгдэггүй байна. Танд ямар нэгэн байдлаар ил зүсэх шарх байхгүй, сорив байхгүй. Бүгдийг дотор талаас нь авчдаг. Энэ бол хамгийн том давуу тал юм байна. Ор хоног цөөтэй, эмнэлэг цөөхөн хоног хөвтөн, тийм ээ? Зардал багтай хөдөлмөрийн чадвар маш хурдан сэргдэг. Өнөөдөр орлоо 2 хонлоо 3, дараа нь шууд та хөнгөн ажил хийгээ явна. Ямар нэгэн байдлаар дараагийн ажил хийхэд эсрэг заалт байхгүй. Яагаад гэж ингэж хэлж байгаа юм гэвэл бөөрийн чулуу өвчин хизээ нэгэн цаг дахидаг онцлогтой. Өнөөдөр чулуу гарлаа, чулуугаа ахуулчлаа. 5 жилийн дараа, 10 жилийн дараа дахиад чулуу үүсдэг. Бас ийм айхтар хорон өвчин. Тийм учраас эхэндээ нээлттэй хагалгаар хийгдэж шийдэгдсэн байвал дараа дахин чулуутай болоход тэр үед яах вэ? Дахиад том хагалуулах уу? Тэгмээргүй шүү дээ, тийм ээ? Тэгвэл дурангийн хагалгаагаар хийгдсэн байвал дараа бол боломж олдож болох нь байна. За нээлттэй хагалгаа бол яах вэ? Хагалгааны шархтай байна, том шарх үүсгдэг, боон,
цэвэрлэн олон хоног эмнэлэгт хэвтэн, тийм ээ? Эдгэрэх хугацаа байна. Зарим нь шархан нийдээлнэ. Одоо нэлээд том биетэй бүдүүн хүмүүс байж болно. Өшөөл том цэцлэг шаардагдана. Мөн яг уу цус гойжод идэх хүмүүс байж болно шүү. Цус тогтдоггүй. Тийм хүмүүст бол яг уу бас хэцүү байх шээ. За гоо сайхны хувьд дутагдaltaй. Яг уу ингээл одоо нөө манай монголчуудын дунд зарим нь ярьж идэг шүү. Өө би гэж одоо ингээ гизээр дүүр уран зураг болсон гэнэ. Энд ч нэг энийг нэмчих гэл ингэж яадаг. Нэрээ энэ бол бас л тухайн хүний гоо сайханд бас нөлөөтэй л дээ. Яг хөө дээр үед бид нэр тийм байжээ. Дээр үе гэдэг нь одоо нэг 10 жилийн өмнөх юм ярих гэж шүү дээ. Тэгвэл ийм биш болчлоо. Бидэнд бас боломж байна. Тийм ээ. За иймэрхүү юм байдаг юм аа. Тэгээд бид юу мэдчих хэвээр байна. Үүнийг л одоо ерөөсөө эндээс мэдж авъя. Тийм ээ. Гарцсан юу вэ? Хамгийн түрүүн өвчтөн эмчлүүлэгч хүнд мэдлэг өгөө. Мэдлэгийг нь олгоё гэж бид яриад байгаа юм. Өвдөд эмнэлгээр яваад хамаг мөнгө төгрөгөө өгөө зардал гаргахаас өмнө тухайн хүн өөрт байгаа сэжиг, өөрт байгаа эмгэгээ хамгийн сайн мэдж аваад түүнээс урьдчилан сэргийлэх хамгийн том боломжийг олгох хэрэгтэй юм байна. Тэгж чадвал бид янз бүрийн мэдж чадах, урьдчилан сэргийлж чадах өвчнүүдээс бид баг дээр нь салж болно. Бөөрийн чулуун өвчин бол тэгж болдог өвчин. Тийм учраас мэдлэг олгох хэрэгтэй юм байна гэдгийг бид хамгийн түрүү нэг номерт оруулж байгаа. Хоёрдугаарт нь хоол хүнсийг бид яаж хэрэглэх ёстой вэ? Ерөөсөө л тухайн хүний идэж ууж байгаа хоол хүнсээр чинь таныг таньж болно гэж нэгэн эрхэм хэлсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр та хэр зэрэг амьдарч чинь таны хоол хүнс төдий чинээ сайн байх ёстой. Тэгвэл би сайн амьдарч эрүүл саруул явахын тулд би өөртөө хэрэгтэй зөв хүнсийг олж авч цуглуулж идэх хэрэгтэй. Болохгүй, бүтэхгүй гэсэн болгоныг би идээд байвал миний бие шүүрэн шанах шиг хогийн шаарл болно. Тийм болохоор зөв хүнсийг хэрэглэх ёстой. Бөөрийн өвчин тэр тусмаа хамгийн чухал шаардлагатай байдаг. Тэгэхээр бөөрөнд хортой гэсэн болгоныг бид нар одоо тэгэл идээд шүү дээ. Энэ одоо хүүхдүүд, залуучууд маш их хэмжээний давстай юм идэж байна. Нөгөө гоймон, чандаг гоймон, бэлэн гоймон нөгөө л болохгүй гэсэн болгоныг л олж идэх. Өдөр шөнөгүй кофе уугаад давхиад ах хэрэгтэй юм уу тийм ээ? Тэгвэл танд зөв хоолтын дэглэмийг зааж өгье. Зөв хооллох хэрэгтэй. Тэгвэл өвчнөр өвдөхгүй байх хамгийн том боломж байна. Дараа нь дасгал хөдөлгөөн. Түрүүн би хэлсэн. Дасгал хөдөлгөөн маш чухлаа. Бид хөдөлгөөний дутагдалд орчжээ. Хөдөлгөөн багтаа болчихжээ. Хаанч л очисон. Одоо хөдөлгөөн багтаа ажил хийж байна. Хөдөлгөөн багтаагаас ч өвчин үүссэн байна гэж хэлж байна. Хамгийн энгийн жишээгээр бодё тийм ээ. Аяган дотор цай хийгээд тавиад нэг хонуулчих л да тийм ээ. Маргааш өглөө нь яадаг вүлээ? Доор нь өнөө өтгнүүд нь тунхан тунаад хандаа наалтаад ингээл байж идэг. Тэгвэл тэр аягтай цайг байнгын хөдөлгөөн дотор байлгаад байвал тэгэд тунах нь бага байна. Тэгэхээр байглаас заяхтай хүнийг хөдөлж вэ, явж вэ гэж заяатсан. Тэгээ хөдөлгөөнд оршихгүй байгаа учраас яг бие дотор байгаа энэ микроэлементүүд шингэнчин хүртэл урсалцсан өөр болчихж шít. Байнга босоогоороо яваад ажиллаад байх хэвээр хүнийг хэвтэйгээр нь бид нар болгоцсон. Хэвтэйл ингээл байхарч болохгүй болчихж шít. Тэгвэл босоогоороо яв гэж бөөрийн байрлал заяатсан. Бөөр яг дандаа дээр байж дүүжлэгдэж идэг. Тэгэхээр доошоогоо л юмаа явуулж яадаг. Шээс нь доошоо урсч яадаг. Хэвтэй байгаа үед урсахгүй шүү дээ. Тэгэхээр энэний цаана айгүй том логик явж байгаа байхгүй юу, тийм ээ? Тэгэхээр дасгал хөдөлгөөн шаардлагатай байна. Өөртөө тохирсон, өөрийнхөө насны одоо байдал тохирсон хөдөлгөөнүүдийг хийх хэрэгтэй. Одоо сүүлийн үед бол йогийн дасгалуудыг одоо эмчнэр, мэрэгжилтнүүд маш ихээр зөвлөж байна. Ялангуяа одоо нөө сунж мөрөгдөг дасгал байна, тийм ээ? Энэ бол хамгийн үр дүнтэй сайн дасгал байдаг шүү. Энийг бол ер нь тогтмол хийж сурвал хүмүүст маш хэрэгтэй. За эмийн хэрэглээгээ бид нар бодох хэрэгтэй юм байна. Эмчийн бичиж өгсөн болгон хэрэгтэй биш. Тийм ээ? Та асууж болно. Би бүгдийг нуух уу? Уухгүй байж болох уу? Болно шүү дээ.
танд ирэх нь байгаа. Тэгэхээр эмч танд хамгийн бололцоотой шаардлагатай гэсэн юмнуудыг зөвлөнө. Уух хугацаа, хэдий хэрэглэх тун эдрийг бүгдийг заана. Гэсэн хэдий ч гэсэн эм бол дунд тооц нь одоо өөрчлөгдөх, хэтэрхий удаан хугацаагаар хэрэглэх юм бол эргээл хор болдог. Үүнийг бид нар бас бодож явах хэрэгтэй юм байнамаа. За ингээд та бүхэнд өөрсдөд чинь ойлгоогүй үлдсэн асуумаар санагдсан юмнууд бас байгаа байх гэж бодож байна. Ингээд би өнөөдрийн та бүхэнд хүргэе гэж бодсон өчүүхэн энэ нэг одоо лекцийг хүргэж дууслаа. Та бүхэнд одоо асуух асуултууд байвал асууж болно. Тодруулах шаардлагатай юм байвал би хэлж өгөхөд бэлэн байна. Ингээд өнөөдрийн миний та бүхэнд унших лекц маань үүгээр өндөрлөө. За тухтан суутад сонссон та бүхэнд баярлалаа. Оксалат ихтэй хоол гэдэг тэгсэн мэт шүү дээ. Тэр яг ямар хоолыг хийж байгаа. Тэгээд бас одоо дэвтэн биш уурны хэрэглээг багасгах гэсэн мэт те. Одоо бид нар чинь хүн дунджаар килограммын одоо 1.5 гэдэгээс уураг авах хэрэгтэй гэдэг чинь. Тэгэхээр энийг одоо яаж авах хэрэгтэй юм те. Яг мах эсвэл идэхгүй байх юм уу? Энэ дээр нэг зөвлөгөө өгөөч. Тэр оксалат гэдээ яриад байгаа. Энэ бол ерөнхийдөө микроэлементүүд. Тэрэн дотроо кальц, фосфор, натр, магний төрлийн химийн элементүүдийг агуулсан иймэрхүү юмнууд байдаг. Энэ нь яг нь бидний ууж хэрглэж байгаа одоо хүнсний зүйлүүд дотроос бол хамгийн их хэмжээгээр агуулгадаг нь одоо үзүн байна. Үзүн бол одоо маш их калий ихтэй шүү дээ. За одоо янз бүрийн цайнууд тэрэн дотроо цитраттай одоо цайнууд байдаг. Эдгээрүүд бас орно. Давс маань энэ дотор бас орж явах жишээтэй. Ийм төрлийн юмнууд байдаг. За уургийн хэрэглээ бол тухайн улс үндэстний хөгжил, тухайн улс үндэстний одоо ёс заншил хэрэглээтэй холбоотой. Монголчууд бол эртний үеэс л мах хэрэгжилж ирсэн. Тэгэхээр бидний хэрэглэгдэг хоол хүнсний бараг одоо 60-аас дээш хувьд нь махан төрлийн бүтээгдэхүүнүүд орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хүнд байх ёстой уургийн хэмжээг бол хангалттай хэмжээгээр Монгол хүнд нөхөж өгч байгаа. Бид махадгүйгээр 1-2 хоног хоноход бол нэг асуудал байхгүй боловч цаагаар уургийн дутагдалд ордгүй маа. Тийм учраас бусад өөр төрлийн уургууд байж болно шүү дээ. Одоо сүүлийн үед яаж чинь шош тийм ээ вандуу болон одоо хиймэл уургууд хүртэл одоо орж ирсэн. Түүнийг хэрэгэлдэг болсон. Энэ их хэмжээний мах идээд байх тусам яадгүй гэхээр бас цуснд тодорхой хэмжээний нөлөөг өгдөг байх нь байна. Маш их хэмжээний өөх тосыг судсанд төвлөрүүлэх нь байна. Түүн дотор агуулгадж байгаа микроэлемент болон кальц, магний төрлийн юмнууд нь хүний биед хоримтлаглал эхлээд ах юм бол чулуу үүсэх нь байна. Тийм ээ? Тэгэхээр бид хоолны сонголтыг зөв хийж сурах хэрэгтэй. Мах, гурил, будаа, мөн, жимсэх нь энэ болгоныг бид нар хослуулан хэрэглэх шаардлагатай. Дан нэг төрлийн хэрэглээвэл болохгүй. Тэгэхээр одоо Монголын хоол судлалын хүрээлэнгээс гаргасан одоо монголчуудад хэрэглүүл зохих ёстой хоол хүнсний хэрэглээг гаргачихсан байдаг шүү дээ. Мах бол бүр суурьд нь бол орохгүй байгаа. Тэгэхээр бид мах баг идлээгээд нэг сулдаад унаад одоо муудчихгүй, уургийн дутагдалд орчихгүй. Тий. Бидэнд зөндөө хүнснүүд байна. Одоо сүүлийн үед улс орны эдийн засгийн холбоотойгоор бүх импортын бараанууд ороод ирдэг болсон. Төрөл бүрлийн одоо хоол хүнсийг бид хэрэглэж болохоор болчлаа шүү дээ. Тэгэхээр зөвийг нь олж хэрэглэнэ. За баярлалаа. Энэ бөөр ургуул гэхээр дэлхийн шангууддаг тийм. За тэгээд тарганы бөөр гэсэн шилүүсний махсан гэдэг нь ярьдаг юм хэлээ. Энэ одоо тийм үнэ сайн юм уу?
Ер нь Монгол оронд маш олон төрлийн эмийн ургамлууд байгаа. Бид мэддэг. Төдгээрийг одоо бүгдийг нь олж авч хэрглэж ууж заншиж чадахгүй л байна. Тэхийн шээ гэдэг бол бөөрийг одоо үйл ажиллагааг нь сайжруулж шээсийг хөөх үйлдэлтэй ийм эмийн ургамал. Үүнийг монголчууд эртээр үеэс мэддэг байсан учраас өөрийн одоо хэрэгцээндээ тухайн одоо тэхийн шээгийг хэргэлдэг байсан байна. Хаван хөөдөг үйлчилгээтэй тэхийн шээгийг уухаар маш их хэмжээгээр шээдэг. Энэ бол монголчууд бүгд мэднэ. Тэгэхээр бөөрийн өвчтөг хүн тэхийн шээгийг үргэлж уух ёстой юу? Үгүй. Шаардлагатай үед нь уух ёстой. Хэрвээ танд ямар нэгэн байдлаар хавгнаад байгаа юм биш үү? Өглөө босоод ирэхэд нүд нам сэлхийх, хуруунд зүүсэн бүгж багтахгүй, барих, зуух, хөлөөр хавгнах, тийм ээ? Уусан шингэн маань арай л баг гараад байгаа юм шиг ингэж санагдчихвэл танд хавн үүсч эхэлж гин гэсэн үг. Тэгвэл та тэхийн шиг уухад нэг буруудах юм байхгүй. Тэгэх юм бол таны хавн аяндаа хөөгдөд гарчна. Тэхийн шигээс гадна маш олон төрлийн юмнууд байдаг. Одоо боролцооны шар цэцэг гэж танаар мэднэ л дээ. Манай монголчууд бүгд мэднэ. Намар сайхан одоо энэ тэнд урахчихсан нугаар зөндөөл байж байгаа хүмүүс түүхээ явж байдаг. Энэ боролцооны шар цэцэг бөөрөнд бас сайн. Энэ бол одоо яг намрын улиралтанд түүж аваад сэрүүн газар хатаацсан тохиолдолд бид нэр ууж байгаа цайндаа үргэлж хийгээд хандлаад уугаад байна. Тэгэх юм бол энэ бөөрийг үл гэмтээхгүй, бөөрийг авардаг, цаагаараа бөөрийг дэмждэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол хамгийн сайн. Айгүй олон хүмүүс энийг мэддэг юм байл шүү дээ. Ууж яадаг. Одоо сүүлийн үед мон энзимийнхэн гаргацсан мах шиг байна лээ дээ. Тэгээд одоо инхчин цай эднэрийг хүртэл бас хамттанд гаргацсан байгаа. Энэ одоо ургамлууд бол хүний биед хор бахтай тодорхой хугацаанд хэрэглээл зогсчдөг. За харин тэр амьтны гаралтай юмнууд бол батлагдсан, нотлогдсон зүйл байхгүй. Түүнийг ямар нэгэн судлаач, ямар нэг эрдэмтэн судлаад энэ сайн үүнийг хэрэглээ гэж нэгэн тогтоогоогүй учраас бол энэ ангаах ухаан түүнийг дэмждэг. Батлагдсан, нотлогдсон юмыг л бид нэр зөвшөөрдөг. Тийм болохоор таргууны бөөрөдөд бөөр сайжирна гэвэл мэдхгүй би л эргэлзэж байна. Янз янзын юмнууд байдаг шүү дээ. Хулангийн уушиг тэгэхээр одоо цээжний өвчин сүрээ эдгэрдэг, чоныг мах идэхээр ходоод нь яадаг ч гэлээ. Чоныг тархи идэхээр тархин сайжирдаг. Ийм янз янзын монголчуудын дунд ам дардсан яриануд байдаг. Тэгвэл үүнийг ангаах ухаан талаас нь бүрэн судалж нотлож гаргаж тавиагүй учраас би үүнийг л нийтэд хүлээн зөвшөөрнө гэж хэлж чадахгүй нэ. Тэрийг тодорхойлж эмчилгээг нь гэж өгөх. Ангиомиоблипома гэдэг ийм бөөрийн судастай холбоотой хоргүй авдар юм байна. Хоргүй авдар. Энэ бол ургацэг гэж бараг хэлж ойлгож болно. Гэтэ хүнд бид нар хэлэхдээ хоргүй хавдраа гэж хэлчихээр хүн хавдар гэдэг үгийг сонсоод айчдаг байхгүй. Хөөх би чи хавдартай болчих яана гэдэг. Одоо дөнгөж өчигдөр оройхон 45 настай эмэгтэй над дээр ирээд үзүүлэлээ нөхрөн дагуулсан явцсан. Хоёулаа нүдэн орой дээр гарцсан зүгээр ийм ороод ирсэн. Яасан? 4-5 эмнэлгээр явлаа ерөөсө байгаа бүх хөмшилгүүдийг хийлгээд ирлээ. 2-3 эмнэлгээр компьютер хийлгүүлээ ороод ир. Яасан гэсэн чинь бөөрөнд нь ийм жижиг юм хавдар гарсан. Өнөөдх нь 1.8-ыг харьцах 1.9 см хэмжээтэй. Баруун талын бөөрөнд нь байна гэл. Тэгэхээр энэ хүн бол яаж хүлээж авч тэрнээсээ л болно. Би тэр хүнийг буруутгаагүй. Зөв. Явах ёстой. Хийдгүүлэх ёстой. Тэгэхдээ хоргүй хавдар гэдэг бол хоргүй. Ганцхан түүнийг бид нэр мэдэх ёстой. Оншилсан байх ёстой. Хянах ёстой. Юу ч мэдэхгүй явж байгаа л 10 жилийн дараа орж ирэхэд нөгөөх нь хортой болцсон байвал дөнгөрлөө штэ. Энэ хоргүй хавдар хизээч одоо хоргүй хэвээрээ байна гэсэн тийм юм байхгүй. Ямар нэгэн тодорхой шалтгаан нөхцөл бүрдэх юм бол хортой хавдар руу шилжих магадлалтай. Хэрвээ тэр одоо 10,000 тохиолддог ганцхан тохиолдолд над дээр тохиолчвол яах юм? Тийм учраас эмнэлгийн байгууллагаар үзүүлүүлээд яг хаана хэдэн сантиметр юм бэ? Яг хоргуу нь баталгаатай юу? Түүнийгээ батлуулсны дараа бол эхний 2 жилийн дотор 3 сар тутамд эхогоор хянана. Эхо нь
өнөө хялбар үн багтай. Заавал компьютер хийгээл яваад байх шаардлагагүй. 3 сар болгонд эхогоор хянуулаад байна. Байрандаа байна уу? Томорж гин үү? Тэгээд 1 жилийн дотор ямар нэгэн өөрчлөлт өгөхгүй томрохгүй байгаа бол дараагийн 2 жил рүү орох юм бол жилд 3 удаа болж хойшлуулж жоох уртсах нь байна, тийм ээ. За ингээд 2-3 жилийн дотор ямар нэгэн өөрчлөлт өгөхгүй томрохгүй байвал энэ бол хоргүй юм байна, энэ хэвээрээ байх юм байна гэж тодорхой хэмжээгээр санаа амарч болно. Нөгөөтэйгүр хортой болж цааш нь хөгжихгүй гэдгээс болгоомжилж урьдчилан сэргийлж хавдрын эсрэг хавдар бүүсгдэггүй хавдрыг удаашруулдаг тийм үйлчлэгээтэй зарим төрлийн хүнсний нэмэлт хичээлүүд байдаг. Тиймнүүдийг хэрэгжилж болно. Жишээлх юм бол авраг загасны мөгөөрс гээд одоо бүгд мэдэндээ тийм ээ. Энийг бол хэрэгжилж болно. Яагаад гэвэл дэлхийн шинжлэх ухаан үүнийг баталсан. Энэ хорт хавдар үүсгээс урьдчилан сэргийлдэг. Тийм ч учраас дэлхийн улс орнууд авраг загасны төлөө зүтгэсээр байгаа нүүдгэн цөөрцөн шүү дээ. Тэгэхээр эмчийн заасны дагуу тодорхой хэмжээнд хэрэглэх юм бол би бөөрөндөө хоргүй хавдартай байсан тэрнээсээ би урьдчилан сэргийлээд авраг загасны мөгөөрс би 2 жил ууцсан байж болно шүү дээ. Тэгвэл бөөрөнд үүсчихсэн хавдраа урьдчилан сэргийлчихсэн чинь ходоодныхоо та бүр хавдар биш болгоцсон байж болно шүү дээ. Ганцхан бөөрнийхийг цэвэрлдэг гэсэн юм байхгүй. Тэгэхээр монголчууд бид өнөө хоол хүнс эм хоёрыг ялгахгүй яваад байгаа. Одоо эмчтэр орохоор эм бичиж өгөх ёстой гэж ойлгодог байхгүй юу? Эмчвэл эм бичих ёстой. Тэгвэл би танд хэрэгтэй л бол шаардлагатай эмийг нь бичиж өгнө шүү дээ. Тэгвэл эрүүл мэндийн яамнаас заавал эм бич. Хоол бичиж болохгүй гэсэн шиг л юм ойлгуулад байдаг. Тэгвэл анагаахын шинжилгээ ухаанд ноцолцсон байгаа хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн буюу пищевой добавка гэж одоо бүр бүлгээр яригддаг ийм хоол байна. Хоол. Түүнийг бид нэр талах маасал мах идэж байхын оронд тэр надад хэрэгтэй гэсэн тэр юмнуудыг бас идэж ууж биедээ шингээх ёстой. Монгол мод монголоор дуустдгийг гэж ярьдаг байсан тэрэн шиг дэлхийн том улс орнууд тийм юмнуудыг илүү идэж хэрглэж байна. Биедээ оруулж штэ. Монгол айлд орж ирээд хөргөчн онголохоор юу их вэ? Дээр нь хөлдөө мах доошоогоо тэгэл нөгөө юмнууд маань тийм ээ тэгэл талах маллах энэ юу гэдэг лээ. Гэсэн чинь Америкт айлд оруулсан чинь ингээд тэр чигээрээ ингээд өнөө савтай хүнсний тэжээлүүд. Ваал гаргаж ирээл ингээд алган дээр тавиал ингээд ингэж хийгээл уугаал идээл. Тэгснээрээ тэр хүмүүс биднээс илүү эрүүл байгаа юм шүү. Америкчууд адилхан тарган бүдүүн хүмүүс явж л шүү. Тэр болгон яаж ийн бас л өөр байна. Тэгвэл тэр зөв юмыг бид нар олж хэрэглүүл маш хэрэгтэй. Тэгэхээр яг хуу эмч зааж өгөх юм бол тухайн юмнуудыг хэрэгжилж болно шүү. Гэхдээ Монгол улс хүлээн зөвшөөрсөн анагаах ухаан нотолсон тийм одоо юмнууд байгаа. Тэгэх юм бол бид яг хуу хоргүй юмыг тэр чигээр нь хоргүйгээр нь хадгалж үлдэж болно. Цааш хорт хавдраас урьдчилан сэргийлэх магадaltaй. За баярлалаа. За. Би яг одоо өөрийнхөө хувьд бөөрөө эсвэл нуруугаа хөвдөж байгаа ясаа юм байхгүй. Хайрын чинь бөмбөний бөөрч юм шиг нурууч юм шиг тэгээд нэг хөвтгээр их гоё болдог шүү дээ. Тий. Тэгээд яг аль нэг бөмбөд тэгэхээр би одоо энийг одоо бөөрөө гэж хэлж бөөр гэж тань эсвэл нуруугаа хөвдөх юм уу? Энэ дээр л нэг тодорхой хариулт өгөх үү? Яг үнэ. Одоо за баярлалаа асуусан явдал. Бөөр нэмч гэл би нэг юм өрөөндөө сууж идэв. Над дээр хүн болгоор жирэл бөөр өвдөд, нуруу өвдөд. Энд өвдөж байгаа бол бүх өвдөлт бөөр биш. Бөөр биш. Тэгэл би яах вэ үзлээ, шинжилж үзлээ. Таны бөөр зүгээр байна гэдэг. Миний бөөр л өвддөг дөө. Бөөр л байгаа да. Гэтэл ингэж зүтгэд байдаг. Тийм биш ээ. Бөөрийн өвчин гэдэг бол яг хөө зүгээр эмч хүн нүдэрээ хараад гараараа бариад шинжилгээгээр батлаад тэн дээр нотлогоо гарч ирээгүй зохиолдол таныг бөөрийн өвчин гэж хэлэхгүй. Анагаах ухаан бол нотлогоонд тулгуурласан шинжилгээ ухаан. Энэ цүнх байна уу? Байна. Үүнийг яг би зургаар аваад тавьсан бол энэ бол баталгаа мөн үү? Мөн. Тэгвэл таны бөөрөн дотор ийм юм байвал
би үнэхээр таны бөөр өвчтэй байна гэж хэлнэ. Тэгвэл цус, шээс, биохим бүх шилгээгээр нь шинжилээд эхогоор нь хараад компьютероор нь ороод юу ч байхгүй. Тэгвэл энэ бөөрийн өвчин мөн үү? Би биш гэж хэлдэг. Тэгэхээр бөөрөр буюу энэ ар нуруугаар өвддөг маш олон төрлийн өвчнүүд байгаа. Хамгийн нэгдүгээр ээлжинд нь нурууны өвчин ордог. Нурууны өвчин. Дараагийнх нь яг мэдрэлийн өвчин ордог. Гуравдугаарт нь булчингийн өвчнүүд ордог. Тэгэхээр энийг бид нар мэддэггүй. Тэгэхээр одоо яаж чи нөгөө ясны сэргижилт болоод байна. Бидний амьдралын суугаа хэв мэдийг бид нар нөлөөлж ийн гэдэг. Нурууны зургийг аваад үзэнгүүт л яах вэ? Нуруу нь ингээд ийм тахир болцсон, хоорондоо шаатсан, наалтсан, ийш тийшээ гэлжийцсэн. Яадгүй дандаа сууж ингэж битсээр хагаад ийм болцсон. Гаднаас нь харахад ийм биш мөртлөө зургийг аваад үзэхэд ийм болцсон. Тэгэхээр ийм юмнууд айгүй их байдаг байхгүй юу? Дээрээс нь яадгүй дандаа ийшээ харж хөвтөж унтдаг, ингээр хар телевизээр үздэг, ингэсээр хагаад ийм болцсон. Тэгээ яаж чинь бид нар өдөн дэрлээл ийм хөнгөн диван дээр л ингээл унтаал байдаг. Гэхдээ эн чинь нурууны өвчтэй болгож байна. Тэгэл яадаг нь нуруугаар өвдөж байна. Тэгэхээр бид яаж ийм ихээр дасгал хөдөлгөөн хэрэгтэй юм байна. Нөгөө нэг сонголт гэж ярьдаг тэр шаардлагатай юм байна. Одоо ингээл тонгоогоо хөдлүүд ингэж чадж гэнэ үү? Хамгийн ихний л асуудал. Тэгэхэд одоо ингэ явахгүй хүмүүс шүү дээ. 26 настай охин надаар орж ирчээд ингэж явахгүй. Тэгвэл 56 таа нэг ихч орж ирээд бүр баг толгой нь хоёр хөлнийхөө хажуугаар дундуур гарах гэж шүү дээ. Гэтэл тэр хүн өвдөхгүй байгаа байхгүй юу? Тийм хүн өвдөхгүй байгаа байхгүй юу? Яаж чинь хөдөлгөөн сайн байх хэрэгтэй юм байна. Нөө сонголт дасгалууд бид нэр хийх ёстой юм байна. Яаж чинь буруу хөдөлгөөний хэвшил, өнөө ажлын байнгын ачаалал эдгээр их нөлөөлдөг юм байна. Ороо солиод үз. Хөдөлгөөн хийгээд үз. Тэгвэл зүгээр болчихно. Тэгэхгүй заавал бөөрийн өвчнөд өнөө буруу онцлогдоод заавал ийм уулгуулад өнөө айгүй бол уусан юм нь хор болоод бүр гайвал. Тэгсний оронд та 3 хоног жоохон гүүгээ дасгал хийгээд ирвэл бүр хөнгөрөөл нүд чинь онгоогоор бүр гачин болоод бүр сайхан болоод ирнэ. Тэгэхээр бид эмч гэдэг мэрэгжтэй боловч заавал эм танд өгөх ёстой юм биш шүү дээ. Танд хэрэгцээтэй байгаа, танд яг таарах зөвлөгөөг нь бид нэр олж тохируулна л хэлэх хэрэгтэй юм. Тэгж чадвал та эм уухгүйгээр зүгээр эвтэйх явж болно. Тийм болохоор одоо ажлын байнга суугаа нөхцөл байгаа хүмүүс бол ажлын байран дээр хийдэг дасгалуудыг эрүүл мэндийн яамнаас гаргаад өгсөн байгаа. Нуруугаа амраах хэрэгтэй. Тийм ээ? 7 хоногт нэг чадахгүй бол одоо яах вэ? Ганц удаа биш мэхэд нэг хэдэн ч удаа гэсэн хөдөлгөөн хийгээд жоохон өөртөө дасгал гаргаад ингээд хөдлөөрэй гэж байгаа юм. Сүүлийн үед монголчууд дээр үед радикулит гэж өвчин ярьдаг байсан. Ийм болчдөг. Тийм ээ? Энэ өвчин одоо бол шал өөр нэртэй болоод ирсэн. Энэ нуруу хоорондын жирэгвчний өвчин болж хувирсан. Онцлогоон сайжраад MRI компьютер хийгээд ирэхээр онцлогдсон. Өнөө яс тулгуур системийн эрхтнүүдэд нь өөрчлөлт ороод эхэлсэн. Хар залуугаасаа бид нар энэ нурууны суулттай болцсон. Бид нар малын нуруу ингээд эвдэхэд хоёр ясны хоорондуур нь өнөө ингээд заагалдаг шүү дээ. Нугалдаг. Яг тэр нугалдаг тэр зөөлөн хэсэг нь зөөлрөөд хавчигдаад сүлхийгээд гаргадаг юм. Чокопай ингээд бэлцэг дарцсан юм шиг дунд нь байсан жиргэвч нь урагшаага булчсраа гардаг байхгүй. Тэгэхээр нөгөө нуруугаа дардаг. Тэгэл нуруу нь нугасаа дарснаасаа бол яах вэ? Доошоо төмөн төрлийн зовир өгнө. Сайн анзаарвал бөөрийн өвдөлт яаж өвддөг вэ гэвэл унжиж өвддөг юм. Юм ингээд дүүжилсэн юм шиг унжиж өвдөнө. Татж байгаа юм шиг ингэж. Тэгээ чинэрч өвдөнө. Юм чихээ дүүргээд байгаа юм шиг. Энэ бол бөөрийн өвдөлт. Яг чулууны өвдөлт бол өөр хүчтэй хатгаж өвдөнө. Тэгвэл тэр өнөө нурууны өвчин болон бусад бие хөссөн нөгөө кинон дээр гардаг лазан трэний өвдөлтүүд бол шал өөр өвдөлтүүд байна. Тэр нь хөссөн өвдөлт байна. Хөл рүүгээ дамжсан, бадаарсан, төөнсөн, одоо ингээд зүгээр хатгсан, шивсэн, эсвэл яг яаж өвдөд байгааг нь мэддэхгүй зэрэг тийм өвдөлтүүд байдаг. Энэ бол мэдрэл талын өвдөлт байдаг юм шүү. Тэгэхээр сүүлийн үед яг ийм чиглэлийн юмнууд онцлогоон сайжраад ирсэнтэй холбоотойгоор бөөр гэж над дээр ирсэн хүмүүсийн бараг талаас ихэнх хувь нь нурууны өвчин
хөдөлгөөний саатлын өвчин, мэдрэлийн өвчнүүд болоод салаад надаас өөр тийш яваад. Ихэнх хүмүүст би дасгал хий, нуруугаа амрааж бай, за бүр болохгүй л ороосол гэдэг зөвлөгөөнүүд аягүй их өгдөг болсон. Тэгээд ирэхээр хүмүүст бол арай өөр болж байгаа. Миний хамгийн дуртай өгдөг зөвлөгөө бол йогийн дасгал хийх. Эсвэл одоо өглөө бидэнд зурагтаар гардаг сунаж мөргөх дасгал. Бид яг за бурханд яг итгэдэггүй, бурхан шүтдэггүй хүн байж болно л доо. Ээж аавдаа хайртай, ээж аав шүтдэг шүү дээ бид. Ээж аавдаа ядаж мөргөх ёстой юм байна. Гэхдээ нэг өглөө та 108 удаа мөрөгчл маргааш мөлхөөд босч чадахгүй. Тийм ээ? Багаас нь эхэлнэ. Аавынхаа зургийг тавиад, ээжийнхээ зургийг тавиад тэгэл аавдаа хайртай гэл одоо дотроо болохгүй бол умааны бадныхаа чилдэг юм уу тэгэл мөргөөд. Эн чинь хөдөлгөөн байхгүй юу? Би бурхан шашин ярьж байгаа юм биш шүү. Хөдөлгөөн нь хэрэгтэй гэдэг үүднээс нь л байгаа. Дээр үед ламнар одоо энэ шавнар хүртэл яаж ийн маш их хэмжээгээр сунаж мөргөдөг дасгал юм. Тэр чинь дасгал юм шүү дээ. Сунаж мөргөөл бурхандаа л мөргөөд. Гэхдээ тэгсээр хагаад ерөөсө чүнцний мод ч болж байна. 10 төм, 100 төм мөргөдөг гэж шүү дээ. Бүр мөргөөд. Тэгэхээр бид нар заавал тэгэх ёстой биш л дээ. Өглөөд яг эхний өглөө 3 удаа мөргөөл. Дараа нь 5 удаа. За энэ 7 хоног би нэг 12 удаа. 3-7 хоногийн дараа би нэг 48 удаа. Сарын дараа би 108. Ингээд та нэг өдөр ёстойгоо явсан байна. Нуруу муруу мартцсан. Юу эмлэг. Ийм байвал яг хамгийн энгийн зөвлөгөө нь энэ юм байна. Үүний цаана йог байгаа юм л да. Йог. Дээрээс нь йогийн багшаар заалгуулад яг йогийн мэрэгжлийн дасгалуудыг энгийнээс нь хийгээд эхлэх юм бол энэ үе мөч, нуруу, тулгуур эрхтний өвчнүүд бүгд байхгүй болно. Гадаадын хүмүүс Монголд ирээд биднийг хараад хэлж байгаа шүү дээ. Мэргэжлийн эмчнэр танаа монголчууд зүрх судасны өвчин, үе мөчний өвчин, элэг бөөрийн өвчин аюул их байна. Ийм байдлаараа удаа явбал хол явахгүй гэж бүр хэлж штэ. Тэгэхээр энэ юу гэж нэг гэвэл бид дотроо байхаараа мэдэхгүй байна. Бивнийгээ хараад л гэдэг. Гэтэл өнөөдөр би энд байж чинь би хэдэн жилийн дараа би мэдэхгүй. Тэгвэл нөгөө тэнд юм хийгээд, дасгал хийгээд яваад исэн хүмүүс, нөгөө хөдөлгөөн хийгээд исэн хүмүүс маань хамаагүй илүү амьдарч байна. Хамаагүй илүү урт насалж байна. Илүү уян байна. Илүү уян байснараа эрүүл байх үндсийн үндэс болт юм байна. За баярлалаа. Яг бөөрийн чулуу өвчний талаар, ялангуяа чулууны талаар нэлээд тоочны асуулт асууж байна. Бөөрийн чулууны эмчилгээ бол яг чулууны хэмжээтэй салшгүй холбоотой. Би яг уу ингээд хит нуршчих байх гэсэн үүднээсээ лекцэндээ их том тоо баримт энэ төр оруулаагүй юм. Та нар мэрэгжлийн бус хүмүүс хараад ойлгохгүй бас хугацаа явбал залхахчих байх гэж бодоод би маш юм богинохон болгоод хүмүүс асуундаа гэж бодоод оруулсан юм. Тэгэхээр яг уу хүний бид үүсэж байгаа чулуу шууд томоор үүсдэггүй л баггүй юу? Эхлээл жижигхэн үүсдэг. Тэгэл өдрөөс өдөр томроод л байдаг. Тэгсээр хагаад нэгэн хэмжээнд очиход нь бид оншилж мэдэж авдаг. 1 см-ээс доош хэмжээний чулуунууд бол ер нь бол ямар нэгэн байдлаар биеэс гадагшлах магадлал хамгийн өндөр. Хизээ нэгэн цагт бөөрнөөс гарна. Тэгвэл өвдөж вэж, орилуул, чарлуулж вэж гарч магадгүй. Мэдэгдлгүйгээр гарчиж магадгүй. 0.3 доо чулуу бол мань метод мэдэгдэхгүй гараа явчихна, тийм ээ. Тэгэхээр арталт яг уу ерөнхий юу явж явах шиг байна. Энэ бол лазераар буталж авдаг хагалгааны таларх жижиг юм хялбаршуулсан кино байгаа. Бид ийм маягаар татаад авчдгаа гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр 2 см хүртэлх хэмжээний чулууг Улаанбаатар сонгодоо эмнэлэгт ийм дурангийн аргаар дотор талаас нь авчдаг. Энэ бол ерөөсөө ямар ч одоо шарах сорив байхгүй. Энэ ажилбар бол одоогийн ханшаар Улаанбаатар сонгодоо эмнэлэгт нэг 2 саяас 2 сая 500 орчим хэлбэлцэж байна. Энэ бол нэг удаагийн ажилбараар ингээд авчих бололцоотой. Гэхдээ энэ бол
ямар одоо хугацаагаар ямар өрөөнд хэр зэрэг хэмжлэгээ хийлгэв энэ болгон бол хүн дээр өөр гарах учраас би дунджаар нь хэлж байгаа юм. Тэр буталдаг эмчилгээ гадна талаас тэр бол мөн одоо 1.5 см орчим түүнээс дээшгүй чулуунуудад буталт хийдэг. Тэр бол гадна талаас нь цохиод хүний биеийн гадна талаас нь долгионоор цохиод бутлаад жижигэлдэг. Тэгээд шээсээрээ урсаж гардаг. Тэгэхээр шээсний замд торохгүйгээр ботл нь жижигхэн болгож бутлана л гэсэн үг. Зарим тохиолдолд яг томвтор чулуунууд бутарж байгаад суг руугаа орж гацдаг. Тэгэхээр л нөгөө аимшигтай өвдөлт өгдөг. Ийм байдаг. Том чулуунуудыг бол яг одоо нэлээд одоо том менежмент шаардлагатай болдог. Үүнийг бол яг Монгол улсад бол дээр үеэс хийгээд ирж исэн, одоо ч хийгдэж байгаа. Ерөнхийдөө нээлттэй буюу хагалдаг хагалгаанууд одоо яаж ийн дэлхийн жишг дагуу үнэгүй хямд ер нь баг үнэгүй хагалгаа болж байгаа. Ийм том хагалж ийн гэдэг бол хүний биед маш их гэмтэл учруулж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг гадаадын хөгжилтэй улс орнууд ийм том хагалахгүй тулд аль болох шин технологиор бол яваад байгаа юм. Тэгэхээр бол ийм шаардлагатай тохиолдолд тийм том хагалгаа хийж болно. Аль болохоор яг багавтруудыг хийж байна. За энэ гадна талаас буталтыг бол сая 12 сард Монгол улсад шинээр оруулж ирсэн. Гэхдээ хувийн эмнэлэг оруулж ирлээ. Цогтөг аппарат. Энэ Монголоос бусад бүх орнуудад байдаг юм шүү дээ. Манай Монгол хүн ам цөөтэй сая л 3 сая дэх иргэн мэн төрж мэдлээ. Энэ 3 сая иргэн дотроос хэдэн хувь нь бөөрийн чулуугаар өвдөх вэ? Хэдэн ийм эмчилгээнд орох вэ? Нэг удаагийн эмчилгээ нь хэдэн төгрөг байх вэ? Нэг аппарат худалдаж авчгаад бид нар хизээ тэр аппаратны мөнгийг олох вэ? 3 сая хүн чинь цөөхөн байна. Тэгвэл Солонгос одоо Орос хэдэн зуун саяараа байгаа хүмүүс нэг хотод нэг юм байхад бүгдээрээ ирээд ингэ нэг тойроо гарахад 2 жилийн дотор бүх юм нөхөө олчих жишээ. Тэ? Тэгэхээр бидний улс цөөхөн байгаатай холбоотой юм аа. Тэгэхээр энэ технологиуд их удаж орж ирээд байгаа шалтгаан нь үндэ байдаг. Тэр буталдаг аппарат бол Монголд ороод ирсэн 750 мянган төгрөг гэж би сонссон. Нэг удаагийнх нь юм уу эсвэл гаран гартлаа юм уу би бас сайн мэдэхгүй байгаа. Тэр нь бол яг ямар нэгэн байдлаар эмнэлэг твдэхгүй, хагалгаанд орохгүй. Цохиулаад нүдүүлэл явсаар агаад нэг өдөр тэгээ шээсээрээ гаргах хүртлээл нүдүүлдэг. Тэр нь бол харьцангуй зовир багтаа. Энэ бол бөөрийн чулуутай хүмүүсийн нэгдүгээр менежментийн сонголт нь. Тэрүүгээр болохгүй юм уу? Боломжгүй эсвэл одоо эсрэг заалттай байвал 2 дугаар сонголтонд орж ирдэг. Тэгэхээр одоо энэ хийгдэж байгаа юмнууд бол Улаанбаатар сонготой эмнэлэг дээр хийгдэж байгаа 2 дугаар сонголтын хагалгаа. 2 дугаар сонголт. Энэ бол ямар нэгэн юм үлдээхгүйгээр ер нь бүгдийг авах боломжтой. Гэхдээ 2 см буюу түүнээс доош хэмжээний чулуун. Гаднаас нь бутлахгүй яг бутлаад бутрахгүй байж болно. Бутраад бөөр нь гэмтэж болно, цус алдаж болно. Тийм болох юм бол юу бүр ийм томор хаглал орно. Тэгэхээр бас тухайн хүнд хийж болох уу, болохгүй юу гэдэг тохиргоо заалтуудыг эмч сонгож өгдөг. Гэхдээ бид бол ардчлалын системийн дагуу хүнд тодорхой эрх чөлөөг нь өгдөг. Танд ийм боломж байна. Ийм юмыг хийлгүүлж болно. Та сонгоорой. Бид аливаагаар ч тусахад бэлэн байна гэж сонголтыг өгж байгаа. Би 2011 онд бөөр шилжүүлэн суулгасан. Тэгээд юу яасан? Сая өнгөрсөн оны 9 сард бөөрийн чулуутайгаа мэдсэн. Тий. Сонготой эмнэлэгт компьютерт номог гараад харуулсан. Тэгээ миний энэ одоо чулууны хэмжээ ямар хэмжээтэй байна? Ямар эмчилгээ хийгдвэл болох нь гэж би тий үзүүлэх гээд аваад ирсэн. Энэ бол шилжүүлэн суулгасан бөөрөн дотроо чулуу өссөн байна. Тэгэхээр шилжүүлэн суулгана гэдэг нь бол хүнд 3 бөөртэй болчихж байгаа юм л да. 2 бөөр хоёулаа эндэлтэй байж байна. 3 дахь бөөрийг хэн нэгнээс аваад энэ цавинд суулгадаг. Ингээд зарим тохиолдолд бүр 4 дахь бөөрийг суулгадаг. Тэгэхээр энэ хүний хувьд бол
3 дахь бөөр буюу одоо хэвийн ажиллаж байгаа ганц амьдралыг авч байгаа бөөр нь чулуутай болсон байна. Тэгэхээр энэ одоохондоо бол юун дотроо гэж байна. Аяган дотроо гэж байна. Тэгэхээр жижиг байна. Тэгэхээр юу гэсэн гэхээр өнөө хагалгаа хийгдсэний дараа тэр өнөө шээс гарч явах урсцсан муу байсан байна. Ямар нэгэн саадтай эсвэл удаан урсаад байсан байна. Хүний бөөр энэ нуруундаа байхдаа давсаг хүртлээвэл ингэж доошоо ингэж чөлөөтэй шулуун урсдаг байхгүй юу? Тэгэхээр энд суулгацсан бөөр чигээр урсдаг. Ингэж далиж ингэж урсдаг. Тэгээ яг тухайн хийсэн эмнэлэг нь тухайн үеийн одоо байдлаасаа болол яг өнөө залгагдалт эднэр дээрээ болоод саатал ч юм уу, нарийсэл ч юм уу, шээс урсгад нэг жоохон саатал өгсөн байна. Тэрнээсээ болоо үүссэн баг. Энэ жижиг байгаа бол энийг дотор талаас нь дурандаад авч болно. Энэ аргаар, саяын аргаар. Ийм бөөрийг нүдэж болохгүй. Болохгүй. Тэгвэл энэ бол асуудалтай. Одоо дэлхийн одоо судалгааны том юм эрдмийн номууд гардгийг. Тэр номууд дээр шилжүүлэн суулгасан бөөрөн дотор үүссэн чулуу гэж бүр тусдаа бүр юм тусгай анги бүлэг явдаг. Шаардлагатайгүй бол бид тэрийг авах гэж бас орлого хийж болно. Энэ төрөө хүмүүс дараа та. Миний баруун бүр яг нөгөө таны түрүү хэлсэн шиг нөгөө юм зүүцсэн юм шиг нөгөө. Тэгээд нөгөө бүр нөгөө нэг юу соналттай гэд тэгсэн тэгээд одоо нөгөө бүс зүгээд яваад байгаа. Бүс зүүхгүй ингээл жоохон алхаад жоохон илүү нөгөө нэг тасгал хөдөлгөөн хийхгүй байгаа шүү дээ одоогоо. Тэгэл жоохон их явбал нэг ачаалттай ингээ гадуур тэр явсан өдрөө маргааш шууд хавгинж байгаа байхгүй юу. Тэгээд нэг уураг бол гайгүй тэгсэрээс ингээл нэг жоохон хөдөлгөөн ингүүт л ингээл шууд хавгинж байгаа болохоор айгүй хэцүү. Энэ бөөрийн сонлт хэрэг зүгээр болт юм болоо тэгээд байнга ингээд тэгээд тасгал хөдөлгөөн ер нь хийж болох юм болов уу? Ингээд зүгээр явхад л ингээ маргааш нь өгдөж байгаа. За бөөрийн суналттай юм байна. Тэгээ бөөрийн суналтаасаа болоод бас зөөврлж явдаг. Тэгэхээр өнөө хүсгэд хясна гэж нэг үг байдаг. Яг энэ бас л болдог байхгүй юу? Одоо залуу эмэгтэйчүүд, залуу бүсгүүчүүд туранхай гойлог байхыг хүсдэг. Тэ? Хүн болгоны л мөрөөдөл шүү дээ эмэгтэйчүүдийн хувьд. Гэтэл тийм байх гэхээр бөөр нь хясдаг байхгүй юу? Унжаад доошоо яваад. Тэгэхээр яах вэ? Хүний бөөрийн гадна талаар хамгаалж яадаг ийм өөхөн бүрхүүл байдаг. Бид нар малын бөөрийг гаргаж ирдэг те гадна талаараа ингээ өөхтэй байдаг шүү дээ. Тэгвэл хүний нуруу яах вэ? Ийм хонхорхой байдаг. Бөөр ордог, оромтой. Энэ дотор нь бөөр ингээ гевтчихэдэг байхгүй юу? Нөө босоогороо байдаг учраас дүүжсэн юм байдаггүй бөөрийг. Тэгээ гадна талаар нь өөх шаваад ингээд энэ оромноос нь гарахгүйгээр ингээд тулаад байж байдаг байхгүй юу? Тэгэхдээ яаж ийн өнөө биеийн жин багасаад жаахан туранхай болоод ирэхээр нөгөө барьдаг өнөө фиксац хийдэг өнөө бэхлэгээ өөхөнд багасаад ирнэ. Тэгээд өнөө дандаа босоо явна, жаахан хөдлөн нэг өдөр энэ дотроосоо пүг гарчдаг байхгүй. Тэгээ гараа явж идэг. Тэгээл доошоо ингээл бөөрч нь өөрөө бас нэг 300 г 400 г орчим жинтэй шүү дээ. Тэгээ ямарваа юмыг ингээд дээрээс ингээд өргөд үүжлээд ахаар унжчил таарна да. Тэгэхээр яг тэр журмынхаа дагуу унждаг. Унжаад ирэхээр яах вэ? Энэ гэрэл шиг ингээд дүүжлээтэй байж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ судсан дээрээс холбоотой байсан нөө судсаа зулгаагаад чангаагаа доошоо ингэж эхэлнэ. Ингээд татаад ирнэ. Ингээд ирэхээр нөгөө голоосоо татаж өвдөнө. Энэ бол өнөө суналтын өвдөлт. Тийм учраас бөөр байнга ар нуруугаар ч өвдөнө. Ёстой яг унжиж байгаа юм шиг өвдөнө. Дараа нь яах вэ? Нөгөө бөөрөөс гараа явж байгаа шээс явдаг сувг нь хүнд зайхтаа 9 давхраас 1 давхар хүртэл явдаг нөө борооны газарчлуулдаг шугам байдаг шиг ийм шум шулуун байх хэрэгтэй байтал бөөр нь унжаад ирэхээр нөгөөт нь нугалраад ирдэг байхгүй ингээд нугалраад саатаад ингээд ирэхээр шээс чигээр явж чадахгүй энэ дотор саатал өгöd ирэхээр бөөрн дотор байгаа шээс гүйц доош урсаж чадахгүй болж байна. Тэгэхээр бөөр ажиллаад байгаа хэрнээ шээс доошоо явуулах гэтэл доор нь 2 давхрын 1 давхрынхаа бид нар энэ дүүрэн шээстэй байна явуулж чадахгүй байна. Чи жоохон байж байгаарай гэж ингээд дээшгээ бөөрлөгөө хэлдэг. Нөгөө бөөр нь би энэ үгээр дүүрэн цустай ажиллаж чинь би энэ шээс явуулахгүй болохгүй шүү дээ. Миний ажил чинь аваа гэж доош нь явуулдаг. Ингээд дундаа гацдаг.
Маашаачгүй цаашаачгүй. Тэгэхээр бөөр чинэлж өвдөнө. Дээрээс нь зулгаагдаж өвддөг. Тэгээд ийм зовиртой болдог. Гэтэл тархан хүнд бөөр унжих зовлон байдаггүй. Байхгүй. Нөгөөх нь тэн дээр зүгээр нам дараатай шахаатай байж идэг. Тэгэхээр яг ийм тохиолдолд бол дээр үед буюу 20-од жилийн өмнө бөөр сойх хагалгаа хийдэг байсан. Нефропекси гэдэг нэртэй хагалгаа хийдэг. 12 дугаар хавирганаас нь дүүжилж сойдог байсан. Одоо бол энэ хагалгааг болио гэдээ одоо дэлхийн хэмжээнд одоо болсоо. Яагаад гэх юм бол тухайн хүн хөдөлмөр байна, бүжиглэмээр байна, дэвсгэрмээр байна те болохгүй шүү дээ. Өнөөх нь унжаал ороод ирдэг. Тэгвэл яах вэ гэхээр хамгийн ихний зөвлөгөө бол уучлаарай жоохон жин нэмээ гэж. Жин нэм. Жоохон өөхтэй бол өөртөө тохирсон өөхтэй бол. Хэрвээ түүнийг хүсэхгүй байвал бүс зүү. Бүс зүүнэ гэдэг нь болохоор та шүн унтлаа, орон дотроо унтлаа, яг ийм байдалд унтлаа, бөөр чинь буцаагаад байрандаа орчин, нөгөө мө хонхорхоод орчин. Өглөө нүднийгээ сэрлээ босгохын өмнө бүсээ аваад нуруундаа хийгээд зүүлээ. Дараа нь босч болно. Тэгээ бүтэн өдөр та бүстэйгээ яв. Орой гэртээ ирлээ, бүсээ ав. Ингэх юм бол бүтэн өдөр таны бөөр дээрээ байгаад байна. Нөгөө шээс явдаг сууг маань урт чигээрээ байгаад байна. Шээс чөлөөтэй явна. Тэгвэл таны нуруу өвдөхгүй. Тийм байдалтайгаараа та хөдөлгөөнөө хийж болно. Өсөрж болно, явж болно. Хамгийн гол нь өндөр өсгөтэй гутлыг хоригдж эхэлнэ. Цөөн цагаар өмсөж болно. Байнгын зогсоо ажил хийдэг бол бас жоохон хориглолно. Хүнд юм өрөхийг хориглодог. Тэгээ бусад юм бол чөлөөтэй. Тэр нэг уураг хаяхгүй өдр байгаад байгаа мөртлөө үе бөөр өвддөг шалтгаануудын нэг нь бөөрн дотор өнөө шээс зогсон госонтой холбоотойгоор үрвслийг үүсгдэг. Тэгээд дандаа хоёр дэгч үрвслүүд дагалддаг байхгүй юу? Тийм байдаг. Тэрийг нь бол яг шаардлагатай бол эмийн эмчилгээ хийнэ. Эм эмнэлэг твтэж магадгүй шаардлагатай гэвэл. Тэгэхээр урьсан сэргээлт бол бөөрийн бүс зүү боломж байвал жаахан жин нэмээд лөө. Орчинлаг бий юм аа. Орчинлаг одоо өөхлөг биш орчинлаг бийтэй байв. Юуны саяын өвчний талаар асууж байна уу? Ер нь тийм. Энэ бол төрөлхөөсөө бол хүнд ерөөсөө заяатсан л байгаа. Тэрнээс бөөр энэ хонхор байх системийг энэ дор заяадаггүй. Бөөр их эцэгхээсээ төрсэн генийн гаралтай, удмын гаралтай бөөр өөр байрлах өвчин байдаг. Бөөр яг л энэ дотор байрлах ёстой байвал шал өөр газар байрладаг өвчин бий л дээ. Тэр бишвэл хамаагүй. Булчинлаг биетэй байж болно. Тийм, төрөлхийн яг үнэхээр төрөлхийн туранхаа бол өөрийн ирэхгүй одоо тэрэндээ л орно. Бүсэндээ л орно. Өөр ямар ч арга байхгүй. Бүр шаардлагатай гэвэл одоо мессасал хийж болох юм. Тэгвэл бол энэ бол яг одоо шинжилгээгээр нотлоод батлаад ямар ч аргагүй болсон тохиолдол. Бүр энэ дотроо ороод ирчтэй шүү дээ. Цавин дотроо ороод ирч. Бүр салтаан дотроо бараг ш. Одоо би тэр энэ их чиг хийжсэн. Шилжүүлсэн суулгах бөөрийг энд дотор суулгадаг юм а гэж. Яг тэрэн шиг энд байсан бөөр доошоо унтсаар энд дотор ороод ирэхээр нөгөө ийм шулуун байсан сувгч нь яадаг юм шүү дээ. Хэд нугралдаа тахиралдаад ийм болт юм уу шүү дээ. Тэгвэл бөөрнөө шээс гарна гэж гонжин жавал. Тэгвэл ёстой төвхтэй. Тэгэхээр яахын угийн булчинлаг бөгөө тийм хүмүүст бол тэгж буух юм одоо унжихыг бол харьцангуй бага өнөө булчинлаг бие өөрөө барьцсан байдаг. Өөртөө зөгцөж. Би одоо 2000 оны 11 оноос эхлээд би бөөрийн өвчтэй юм болов гэж мэдээж эхэлсэн. Өглөө нэг хүүхэд энэ баруун талын нэг бөөрөөр ингэж татаж өвддөг байсан. Тухайд нь би бөөрийн эмчтэр очиад үзүүлдэг. Ийм нэг бичээл өгдөг. Ерөөсөө юу ч нөлөөлөхгүй. Тэгээд аажимдаа нэг гүүхээ болоод одоо оцсон чи бүр нэг баруун талаар нэг хатгаж өвдөд давсагны хаваар болохоор чи татгуулж юу ч өвдөөд тэгээд чи юу ч зихүүц маягаар би ингэж ард сийдэг штэ те. Хоёр талаар иймэрхүү юу ч ард сийгэж хэлж байгаа байхгүй. Тэгээ би ер нь юу эхот нь харуулсан чинь 0.8 сантиметр нэг чулуутай гэж гарсан. Гэтэ би тэрийг яг чулуутай үгийг би мэдэхгүй байна л да. Шинжилгээ нөгөө өгөх болдог юу ч цустай байна гэдэг нөгөө уурахтай байна гэдэг тэр нэг шинжилгээний нь болохоор чинь нөгөө картн дээр бүгд байгаа. Ер нь чулуутаад юм шиг байна барагцаагаар. Тэгээд одоо танай амьдлах нөгөө юу хандвал эрүүл мэндийн даатгал хамаарах уу? Ер нь би
ямар хөө төвшөнд байгаа бол гэж үзүүлж нэг хэмжлүүлэх гэсэн ер нь айгүй зовиртой байдаг. Нэг ялангуяа баруун талаар бол хатгаж өвчдөг айгүй аимшигтай. Тэгэл энэ бие юу штэ те. Хүний бие жоохон халуурах ч юм уу те өвдөх ч юм уу тэрхэд бол энийг бас аимшигтай хатгуулна. Тэгээ энэ давсаг хаваар цав авчмаар чи нэг хатгуулаад ингээд чи би энэ арсаар хийгээд идэв үү юу. Энэ бол нэг сүүлийн үед айгүй их нэгссэн. Босно. За асуулт асуусан бол баярлалаа. Энд картн дээрээс чинь би харлаа. Эхлээд л яг өөрөө чинь гломерулонефрит буюу одоо бөөрийн төвдгөн цэрийн өвчин байна гэж үзсэн байна. Яагадгүй шээсэн дотор чинь цус хаяад байж. Тэгэхээр би түрүү энэ дээр хэлсэн бөөрийн чулуутай хүн бас цус хайдаг байхгүй юу. Тэгэхээр эмчнэр хамгийн түрүүн энэ бөөрийн өвчин буюу төвдгөн цэрийн өрөвсөлт өвчин байна гэж үзэж шалгасан байна. А гэтэл чамд бөөрөнд чинь чулуутай юм байна гэдээ яг өдөр хараад оншилчих. Тэгэхээр хамгийн сүүлд энд үзүүлснээр бол 14 оны 7 сарын 16-нд энд үзүүлээд бичүүлсэн байна. Дараа нь энд 1-р эмнэлэгт очиж үзүүлээд оншиг тавиулсан байна. Энэ оноо тавиагүй байна. Тэр ондоол юм болоо да найдлан баруун талын бөөрөн дотор чулуутай, зүүн талын бөөрийн уйлынхаатай гэж завхлан төгсөн юмч гар усыг зурчиж. Тий. Тэгэхээр энэ бол яг одоо бөөрөн дотроо байгаад байгаа чулуу их зөөлөн өвдөлт өгдөг. Зүгээр дуншсан, хаяа нэг хөндүүрлсэн тийм өвдөлт өгдөг. Ядчихад энэ хүний нөгөө талын бөөрөн дээр киста гараад ирчих. Тэгэхээр киста бас өвддөг. Бидний энэ арьсан дотор тариа тарихад шап гэл өвддөг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тийм ус бөөрөн дотор үүсэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр өнөө бөөр өвддөг байхгүй юу? Тэр уйлынхаа үүсэд эхлэх үедээ өвддөг. Инхээр бөөрийн чулууны ч өвчлөлт өгөөд дээрээс нь кистаны ч өвдөлт хамт хавсарчихгүй юу? Тэгэхээр одоо яг чулуу чинь хаана байгаа юм бэ? Бөөрөн дотроос гараа явцсан юм уу, үгүй юу гэдгийг энд тодруулаагүй байна. Ингээд 2015 он гартал бол ингээд чимээгүй болчихж. Тэгэхээр өөрийн чинь чулуу бөөрөн дотроо байна уу? Эсвэл гараа явцсан байна уу? Зарим хүний гарч яваад доор очиод өнөө сувг дотор очиж бөглөрчдөг. Эрентген зургийн шинжилгээ хийхээр харагддаггүй. Компьютерийн шинжилгээ хийжээ тодордог жишээ нэг ийм болдог. Тэгэхээр үүнийг хамгийн түрүүн чулуу байранда байна уу гэдгийг хамгийн найдвартай шинжилгээ нь компьютер тодруулагчгүй шинжилгээ. Контрастгүй компьютерийн зураг авахулах. За юу. Тэгэхээр яг хуу хаана авахулах нь бол таны сонголт. Аль ч эмнэлэгт авахулж болно. Тэгэх юм бол яг тэндээ чулуу байна байхгүй гэдгийг нотлоод өгчих юм бол дараа бит хоёр цаашаа явах гарцтай. Та дараа над дээр тусдаар зөвлөгөө авч болно. За. Нэр хэм блэ? Баярмаа. За. За тийм байна. Ойлголоо. Тийм, даатгал манай эмнэлэг бол ер нь эрүүл мэндийн даатгалтай бол тодорхой хэмжээний холбоотой. Тэгэхдээ одоо улсын эмнэлгүүдтэй адилхан бүх одоо өвчнийг оншийн бүлгээр яваагаад тэдэнд өрг төлөөд болчихно гэдэг юм байдаггүй. Эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийгдээд гарсны дараа эмчлэгч эмч тийм бүлгийн онштой гэдэг онш тавигдсны дагуу тэр оншийн бүлгээр тодорхой хэмжээний эрүүл мэндийн даатгалын хувь хасагддаг. Тэгэхээр хамгийн өндөр буюу одоо 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй эрүүл мэндийн даатгалын хөнгөлт үзүүлдэг өвчний ангилал нь манай бөөрийн ангилал. Тэр нь хамгийн өндөр. Хавдрын оншуудад бол эрүүл мэндийн даатгалаас манай хөнгөлт үзүүлэх боломжгүй. Улс нэг энэ дээр юу аацсан байдаг? Халдвар төвчин, төрөх, тийм ээ? Сүрье, хавдар зэрэг өвчнүүдэд Монгол улс эрүүл мэндийн даатгалын ямар нэгэн одоо юмгүйгээр одоо хөнгөлтөөр үйлчлүүлэх хэрэгтэй байдаг боловч энэ оншийн бүлэг хавдрага тавигдсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн иргэнд мөнгө эргүүлэн өгдөггүй. Энэ үнэ эрүүл мэндийн даатгалын системийн бодлоготой холбоотой болохоор манай эмнэлэг энэ дээр бол тусдаа бодлого бариад байгаа юм байхгүй. Тэгэхээр бөөрийн өвчин буюу зүгээр энгийн өвчнүүдээр өвдөж, эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зөвхөн эмнэлэгт хэвтэж, эмчилүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын хөнгөлт идэлүүлнэ.
Бөөр хамгаалах цаа гэдэг ингэж байдаг. Энэ одоо хэцрэг баталгаатай найдвартай байдаг байна. Нэгдүгээр, хоёрдугаар тэр бөөрийн дээр уулынхаа цаа гэдэг одоо ингэж дайхаагаар гачрээд байгаа юм. Тэгээд эмчид үчүүхээр юм бичээд ер нь нэг ийм насны хүн байлгүй яах вэ? Ер нь та тэгсхийгээд энэ юмыг уугаад яваад байж байгаа юм нэг хэцэг байт юм байна. За гадуур хүнсний дэлгүүрүүдээр төрөл бүрийн цайнууд бий. Өсө тэр мэдэхгүй болсон. Одоо тэгэл брушничны чай юу ч үлээр өсө ингээл төмөн юм байна. Түүнийг бол яг уу тухайн хүн өөрөө одоо ургамал гэдэг үүднээсээ бол тодорхой хугацаанд хэрэглэж болно. Тэгэхдээ улаан цайм илт реклам хийж байгаа бол дэмий шүү гэсэн үг. Яагаад гэх юм бол одоо ганцхан бөөрийн цайны хувьд биш. Би ч бас өнөө эрэгтэйчүүдийн юмч болохоор дандаа яадгүй. Гадуур төрөө үлчирхаа юм ганц угаал эдгэрлээ энэ төр гэл амар реклам хийж шүү. Тэ? Ваа босоод төрсөн авраг энэ төр гэл одоо юу гэдэг. Тэгэл энэ утас руу ирж холбогд инээгээд ав. Энийг угаал таастай ганган манган гэл. Тэгэл хүмүүс одоо ингээл хайхаар оо та тэр байрны тэр продюсерны үүдэнд хүрээдэр. Тэгээ надаас авмаа. Юу гэсэн үг юм? Энэ хулгаагаар тийм хийж штэ. Тэгэхээр энэ Монгол улс хүлээн зөвшөөрөөгүй. Монгол улсад хууль ёсоор худалдан борлуулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд ийм далд сурталчилгаагаар ийм борлуулалт явж байгаа байхгүй. Энэ бол тухайн хүн хэсэг бүхэл хүмүүсийн л одоо хийж байгаа л үйл ажиллагаа. Нөгөө юм зарж чадахгүй болохоор нийтийн хэрэгслээр худлаа өмнө тэгээд хилчдэг. Нөгөө өөрхий зовж шаналж байгаа хүмүүс нэрээд тийм ч юм уу гэж чаавс аргаа ороод очдөг. Тэгэл яг хуу хятад юм өгч шүү дээ хүмүүс. Би бол энэ дээр бол эсрэг саналтай байна. Хэрвээ тийм байвал болохгүй шүү. Битгий яваагаарай. Хүн хуурж байгаа юм шүү. Ер нь аливаа юм тэгэл яваагаад ирэхээр л худлаа гэдэг. Хоёр дахь асуулт нь болохоор тэр бөөрийн кеста өвчин. Энэ кеста өвчин бол айгүй чимээгүй өвчин байдаг юм. Яг ихэнх үедээ тэгээд ийм нэг чим хийсэн тийм өвдөлтүүд өгдөг юм. Тэгээл нэг үе ингээд мэрсэн нэг тийм ингээд хорон ингээд өвдөд байгаа юм шиг өвдөлт өгдөг. Эхот харуулахаар кеста гарцсан байдаг. Тэгэл нэг тэдэн сантиметр, эдэн сантиметр гэл эмчнэр хамтаа тавьчихна. Кеста буюу уйлынхаа болгоныг заавал одоо хагалдаг, авдаг эд биш ээ. Энэ бол. Түүнд яг уу ихэнх үед аль болох яг уу өрөвслийг нь дарах, шимэгдүүлэх эмчилгээ хийж өгдөг. Кеста гэдэг бол ийм махан эд дотор ийм хоримтлогдсон усал бий болж байгаа юм л да. Жишээлх юм бол энэ одоо дотор ингээд нэг ус үсчихэд үүнийг ирээд өнөөх нь гаргацдаг ийм систем нь ажиллахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ус хайчгаа мэдхээ байхаар эд дотор хоримтлогдоод ингээд үүсэд үлдчихдэг. Тэгээд тэр нь цаанаасаа дахиад нэмэгдээд байх хандлагатай. Иймэрхүү тохиолдол бол кеста өвчин гэж байгаа юм. Энийг дэлхийн одоо өвчний оншийн бүлгээр 4 хуваагаад үзчихдэг. 1, 2, 3, 4-р англи хэлэгдэг. 1, 2-р ангилалтай байгаа үе нь буюу жижигхэн байгаа үед, ганц нэгхэн байгаа үед бол ямар ч мэс засал эмчилгээ хийхгүй. Тэр нь 3 см-с дотогш байгаа тохиолдолд бол тэрийг оролдоод ч хэрэггүй. Шаардлагагүй. Байгаа юм байдгаар байж л. Аль жимчдэр очисон тэгж хэлэх баг. Ялангуяа манай бөөрийн мэслийн эмчнэр бол 3 см-с дотох кестануудыг бол оролддоггүй. Харин эмийн эмчилгээ хийж өгдөг. Шимэгдүүлэх одоо боломжийн одоо дэмжиж өгдөг. Нэг осондоо шиллэг бий гэж хуучин нэрлэдэг байсан стекловидная тела гэдэг тариа байдаг байсан тийм ээ. Одоо бол сүүлийн үед алой мөн лидаза зэрэг төрлийн шимэгдүүлэх үйлчлэгээтэйг дамгаалсан эмийн бодисуудыг тарьж өгнө. Дээрээс нь өрөвсөл намдах антибиотик эмчилгээнүүдийг хийж өгнө. Тэгээд яг хянана. Тэгээс энэ дотор тарьсан тарианы нэг бэрсүү нэг 7-оос 14 хоногийн дотор зүгээр болдог шиг бөөрийн кеста нэг сарын дотор шимэгдчихдэг. Өөрөө айгүй удаан. Маш удаан. Тийм учраас 3 сар, 6 сар жилээр нь хянана, хүлээн харна. Хэрвээ тэрнээс жаахан том байвал ялангуяа бөөрнийхээ гадна тал руугаа буюу бөөр ингэ байж хад гадна талын энүүгээр эдгээр овоогоо гараад ирсэн. Тиймэрхүү захын байралтай 3 см-с дээш 5 хүртэлх хэмжээний кестанууд байвал бид эхот харж агаад нэг хатгаад соруулаа авчихдаг. Тэгээд дотор талд нь спирт шахаад дотор талын ханыг угаагаад цэвэрлээд буцаага авчихдаг. Тэгэх юм бол нөгөө 96 градусын өндөр концентрацтай спирт орчхоор нөгөө махан эдээ чинь түлээд ингээд шимэгдүүлээд баг болгочихдог.
Ийм ажилбарууд бол нэлээд хийдэг. Нэгдүгээр эмнэлэгт байхдаа бол би одоо их олон хүнд хийсэн. Тэдгээрүүдийн зарим нь бол зөв зүгээр болцсон, зарим нь томорхоо болсон, зарим нь дахиад томордог. Янз бүр л байдаг. Тэгэхээр өнөө Кестаны байрлал мөн хэмжээ их том. 5 см-ээс дээш болох юм бол хагалгаанд орох заалт болдог шүү. Тэгэхээр тэднээс бага үедээ бол өвчин амдаалт хийгээл хянаал ингээл яв. Кеста өтгөрөөд шингэн өтгөрөөд өмнө хөврөөд тэгээ шохоцсон байлаа. Шохоцсон байвал оролдохгүй. Өнгө нь хувраад агуулгах нь болингартай буюу эдэл хандлагатай байвал боломж байвал хатгаж соруулж авна. Чадахгүй бол хагалгаанд орно. Гэхдээ хэмжээ чухал. Жоохон бол 2.8 см. Тэгвэл яах вэ? Зүгээр хүлээн. Маш сайн антибиотик үржлийн эсрэг эмчилгээ хийн. Тэгээд тэр нь идээлэхгүй байвал асуудалгүй. Хүлээж болно. Хянана. Зарим хүнийх идээлчдэг байхгүй юу? Өнөө доторх нь одоо яг та ялж шít. Эхо дарахад ингээл өнгөнд болингартал ингээл сүулдэ байгаад. Ингэх юм бол тэр кеста доторх нь идээлэхээр маш айхтар сепсисийн байдалд хүргэдэг. Тэр доторхын сулж авахгүй бол тэгэл ер нь маш аюултай байдаг. Тэгээд яг хуу арай том өвтөр арайгүй бид нар байвал маш нарийн туршлагатай эмчнэр эходоор харж ээж хатгаж ээж доторхын одоо угааж авч дотор нь тусгай гуурс байрлуулж хэдэн хоног тэгж явж зүгээр болдог. Тэгэхгүй бол одоо яг хуу идээлээгүй яг хуу болингартай байвал антибиотик эмчилгээ. Удаан хугацаагаар. Маань 4-5 хоног уугаа юу ч болохгүй шүү дээ. Доотлол нь 14 хоног зөв заасан антибиотикийг уух хэрэгтэй. Тэгэл түүнийг шимэгдэж гэнэ үү, болингар нь гайгүй болж гэнэ үү хараад байна. Монголчууд дээр үед ярьдаг бас одоо ч энэ ардын үг үнэн л байдаг. Нөө бийцэд гэрээцэд төрөөдс гэдэг шиг эхлээд яах вэ одоо бас нэг эхний хэдэн жил нэг эмч болох гээл янз янзаар үзэл зүтгээл ингээл яваал байлаа. Одоо тэгэл нэг 20 жил ажиллажлаа. Тэгэхээр тодорхой хэмжээний бас нэг арга туршлага мэдлэг бас хоригдлуулсан юм шиг байна. Тэгэхдээ хүн над дээр зорж ирж ил өнөөдхийг би хэлэхгүй бол хүмүүс мэдгүй. Тэгэхээр яах вэ? Жохон юм үзээд мэдээд ирэхээр хүнд бас ингээд хуваалцаж хүргэж өгөх шаардлагатай байдгийн байна гэдгийг өнөө одоо өвөг эцэг дээдс одоо монголчууд бүгдээрээ л биеиндээ зааж сургаж ирсэн. Тийм учраас яах вэ? Одоо интернет тийм ээ ном сонин эднэрээр ингээд тодорхой хэмжээгээр мэдээллүүдийг өгж байгаа хэдий ч хүнд хүрэх нь бага байна. Тийм болохоор яах вэ? Нийгмийн эрүүл мэндийн талын сурталчилгаа боловсрол орлогох байдал эднэр бас яг хүндээ хүрэх одоо шаардлагатай гэдэг үүднээс манай эмнэлэг ийм зохион байгуулж байгаа юм л да. Одоо сүүлийн үед фэйсбүүкээр хэтэрхий их ингээ орсоор хагаад хүн нүрээ харж ярихаа болчих. Үнтэнтгүй ийм л хүмүүс болсон байна. Бие биенийдээ очихоо болсон байна. Бие биенийхээр орж гарахаа болжээ. Гэж штэ. Эн чинь яаж чинь нөгөө бидний хүмүүс хоорондын харилцааны асуудал маань улам биднээс мэдхгүйгээр алхамаар өдрөөр холдоод байгаа юм байна. Тэгээд бид нэр энэ амьдрал дунд нухлагдаал хэдэн төгрөг олох гээл зүтгэлгүйгээл ажил амьдрал гэсээр адил өнөө бие хайж гин. Нэг мэтгэд бүр хүндэрсэн хойны эмнэлэг дээр ирж мянган бурхан мянгуулаа ороод ч аварч чадахгүй юу ирэх юм аа. Янз бүр байх юм. Хүний амьдрал гэдэг их өөр байна. Зарим нь хөөрхөө нэг ганцхан юм өчгөл зүгээр сэтгэлээрээ баярлаад нүдэн гэлзаал итгэрч хүмж байх юм. Тэгэхээр хүний өвчин өөр байдаг. Тийм учраас бид нэр аль болохоор хүмүүст яг хүрийа сэтгэлээсээ ярилцъя тусалж чадах юм байвал яг тэ заавал энэ одоо биерээ ирж үзүүлж тодорхой хэмжээний одоо юм болох шаардлагатай биш. Гэхдээ бид нэр тодорхой хэмжээгээр хэвлэл мэдээллүүдээр ингэж өгж байгаа ч гэсэн бас яг ингээд яг зориод ирсэн та нөхдөд бол чадлынхаа ярээр ингээд өөрийн сурсан мэдснээ хэлээд бас ингээд хүргэх юм болцоо байна. Манай эмнэлэг болон манай эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд та бүхэнд
болон ард иргэдэд зориулсан монгол хэл дээр ийм сургалтын зарим бичил, кино, тийм ээ, гарын авлага, одоо эмчийн булан зэрэг иймнүүдийг хамтран хий гэсэн санаачлалууд өгөөд хамтран ажиллаад эхэлсэн. Зарим нэг блогууд дээр одоо бас бичигдэж тавигдж байгаа байх. Тэгээд ямар үед хаана хүнд хэрхэн хандах вэ гэдэг талаар хамгийн энгийн ийм ойр дотны байх талаас бид ажиллаж эхэлж байгаа. Тэгэхээр эмчээр дамжуулан ард иргэдтэйгээ эмнэлэг маань та бүхэндээ харьцаж эхэлж байгаа юм шүү. Тийм ээ? Тэгэхгүй бол одоо хуучин би ингээл нэг өрөөнд ингээл ороо суучдаг, нэг хүн орж ирээ суудаг, би тэр хүнд 3 минутын дотор тэр хүнийг үзэж гарах ёстой гэсэн юм байхгүй. Тэр хүн хамаа алга одоо тэгэл зовлонгоо онгоотл одоо юм яриад ингээд суувал одоо 20 минут, 30 минут, 40 минут суусан ч одоо хамаа алга. Сууж л байдаг. Тэгэхээр яг хуу сонгодоо эмнэлгийн нэг давуу тал тухайн хүнд бид цаг гаргаж өгөх боломжтой болчихжээ. Хуучин гадаа 15 хүн алцаад 3-ынх нь үзэхэд л чи ямар удаа үзтий ингээд загнуулаад тийм сэтгэлээр би тэр хүнд эргэж хандах ямар ч сэтгэлгүй. Тэгэхээр энэ хооронд бидний үнэ харьцаа байхгүй болчт юм байна. Тэгэхээр та бүхэнд яг нээлттэй ингээд танхимаар ингээд яг ярилцаад юм яг чөлөөтэй тэр өрөөнд тусдаа өөрөө гаргаж өгсөн байгаа. Бүр шаардлагатайгүй бол яг хуваараа сонгодоо эмнэлэг дээр хизээч яаж болно. Болохгүй бол манай би эндээс утасны дугаар эднэрээ өгнө. Шаардлагатайгүй бол тусгай өдөр аргаа төвчлөө уулзаж зөвлөгөөд нэр өгж болно шүү. Ямар нэгэн үн төлбөр инээ тэрэ юм бол байхгүй. Тэр ерөнхийдөө л яг эмнэлгээрээ дамжуулан бид хүмүүстэй тодорхой хэмжээний бас юм нээлттэй байх зарчим ойрхон байх зэсмийг барилж байгаа.